Тэгээд одоогийн ирээсэн энэ хүүхдийн парк байсан газар чинь тэр үед одоо надаас наашаа нүүрсээ оруулж ирээд тэгээд нүүрсээ тараадаг нарийн төмөр завын ухаанд нүүрс тараадаг багцаадахгүй юм байсан шүү дээ. Тэр чинь бол тэр шигээр намаг. Welcome in, welcome in. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Тэгээд чухал 100 сэдв нэвтрүүлэх хаа. Энэ удаагийн дугаарыг бид паркийг таарсан асуудлын талаар хөндөж хийхэр шийдсэн. Юм их сонирн байт юм байна. Тэгээ үүний өмнөх дугаараараа бид нар төмөр замын асуудлыг хөндөж ярьсан байхгүй юу. Тэгээ дараагийнх нь паркийн асуудлыг хийж байгаа нь тэгээд тэр төмөр зам байсан газар дээрч парк маань байгуулагддаг юу? Бид нарыг бас яг дарааллынхаа хувьд төмөр зам парк нь орж байгаа нь чи юу? Бас их сонирн байна л да. Хувьдаа сая бодоод хүүхдийн парк гэдэг яаж байгуулагдсан? Юуны тулд байгуулагдсан гэдгийг л хүнд хэрэгтэй юм байл л дээ. Тэгээд 1962 оны 8 сард Монгол Улсын төдийлөнтэй хорооны 1-р дарга байсан Фүрүүжуга өндөргөөтэй хүмүүсүүд санал боловсруулж. Тэгээд ер нь одоо хүүхд залуучуудын чөлөө цагийг одоо өнгөрөх гол газар бол ер нь одоо хүүхдийн парк байх хэвээр юм. Тэгээд асуудлыг сайдны зөвлөлд оруулж ирсэн билээ. Тэгээд эрүүн дээр бол ерөөсөө үйлдвэр алан газар зөвлөлтийн байгууллагууд хүртэл ер нь хагас бүтэн сан өдөр болгонд тусгай хуваарьаар ерөөсөө одоо бүх хөдөлмөрчид бол очиж ажилладаг. Тэгэж үз одоо тэр намгийн чинь одоо бүгдийн газрын одоо тэгшлээд чулуугийн түүгээд тэгээд одоо хөрөсжүүлээд тэгээд газраа тэгшиж аваад ихтэй талбайгаа бэлтгэсэн шүү дээ 3 жил. 3 жил зөвхөн талбайгаа бэлдсэн байна тийм. Зөвхөн талбайгаа бэлтгээд тэгээд ихний ээлжинд бол зүлэгжүүлэх, моджуулах асуудал ихсэн. Үндсэндээ 4 жил гэсэн байхгүй юу? Бас удаан хийсэн юм шүү дээ. Маш удаан гэсэн чинь жилд бол сайн л бол нэг 6-7 мянган мод тарина. Тэгээд Ленинг Смолын залуучууд, Германы шилжүүлэх залуучууд эвлэж байсан эвлэн. Тэр хоёрын тусламжтайгаар 65-66 онд тэр анхны бүх тоглоомууд, анхны тоног төхөөрөмжүүдэд тавьсан. Тэгээд улс урсгалын 45 жилийн аваар 1966 оны 7 сарын 10-нд Туу цайчиж парк нэгдэж Монголд одоо анхны парк тэгж баригдсан шүү дээ. Ясалын ажиллагааны дараа багцууд хүүхдийн баясгаланд зугаалга болж наадан зингэж хөгжин баясгалаа. Яагаад би паркийг бичсэн бэлээ, анх барьж аваад бичсэн бэлээ гэж бодохоор хүн бол дурсамжиндаа их хайртай юм тийм ээ. Тэр хотын хүүхдүүдийн хувьд бол парк бол тэр гоё дурсамжин шингэсэн, тэр хүүхд насн шингэсэн ийм том ойлголт юм байна. Тэнд бол үнэхээр одоо ажил арга хэмжээ буцалж ийлээ. Хүүхэд залуучууд хөгшөд өгсдгүү одоо тэндээс одоо үнэхээр хамаг одоо ажаалан одоо тайлдаг юм хардаг сонсдог тийм объект байлаа шүү дээ. 6 сарын 1-нийг бол тис чадан хүлээж жилдээ нэг очдог тийм газар байлаа шүү дээ. Дугаар нэгний өдөр Нарийн төв парк манай мянган хүүхд болчуудын баяр сэнгэл дээрх бэлтгэл байна. Би л мангасан юм дээр гуулгаж чагаад нэг төмрөн сүрт ичээд ингээд өмдөө дээр чигээр орж байна. Алсыг харагч гээд тэр үедээ ямар ч хөндөр санагдчихсэн тэгэл суугаад эргэжсэн ч тэр дээр очиж гацсан байхгүй. Тэгээ манай бууя гэж хашгираад тэгэл тэр бүх дурсамж бас ингээд паркт Дурсамж бодтой адил хоёр заримдаа зөрд юм биш үү. Жишээлбэл ингээд идэх гэж 60 мөнгөний маргаж ямар гоё байлаа. Энэ торын ундаа, тэрэлж ундаа ямар гоё байлаа гэж гайхаад идэв. Одоо байгаа манай ундаанууд юм одоо байгаа маргажин дээрээс хөөрөхгүй шүү дээ. Тэгээд 1978 оноос 81 он хүртэл 3 жил хотын захиргааны харьяанд өгсөн. Тэгээд тэр 3 жилд бол бас үнэхээр ажиллаж яхан сударсан, муудсан. Би парк дээр бас тийм байгаа юм биш болов гэж бодоод идэх байхгүй. Өөрөөр хэлбэл би ангийнхаа оюутан байсны үед аягүй мэдэж байгаа паркт маш их хүчин гардаг гэсэн. Дээрээс нэг 6 сарын 1 гэдэг нэг чүүгэж онгоогоод 9 сарын 1 онгоод тэгээ бос үед нь тагаан авахгүй. Би бол юу санддаг хөглөр тэр Арслангийн ам одоо тэр нэг гөлмөн төмрөөр хийцэн байсан. Ер нь бол дандаа л тийм байсан л да. Тэгээ бид тэрнгээр гулгаж байгаад нэг доошоо гулгаж байгаа тэр нэг юм сэтэрсэн байсан төмрөнд нь ингээд гараа аваад ингээд
гараа шалбаж яснаа ерөөсө мартдаг байхгүй юу. Тэгээд болохгүй болохоор ахаад намын дуурайнд энэ асуудал том хэмжээний асуудал болж яригдаад үйл ажиллагааг нь бол эвэлд нь буцааж өгөөд 1978 оны санхүүжилтийн эгүүсөөр тусгагдаж 1.2 сая доллар. Тэр үеийн 1.2 сая доллар гэдэг чинь одоогийнхаар бол 1.2 тэрбум шгүй юм байхгүй юу? Тэгэхэд би паркийн дарга нь байсан л да. 17 төрлийн маш сайхан тоглоом орж ирж. Тэгэхэд одоо Монголын хүүхэд залуучууд станыг үнэхээр нэг шахсан магтаж гайхаж байлаа шүү дээ. Паркийн зуны театр, үлгэрийн өргөө, төрөлжрийн хөтөлбөр тоглоомын талбай, тэнгисдэх хүрээлэн хаадуулхаа, хүүхдийн инийг баяр хөөрөөр зориулж, эрүүлийн ад жаргалтай өсөн төрөж байгаа рейсүү үеийн маань сэтгэл дүүрэн баяртай байна. Тэр сюрприз гэдэг иргэдэг тоглоом энэ төр Чех сюрпризтэй тоглохыг дуртай. Би экстрим тоглоом дээр тоглохыг дуртай. Тэгээ би анх хотод орж ирж исэн үеэ сандэ. Нэгдүгээрх нь маружийн үдиж үзэх гэж. Нөгөө торхтой марууж. За хоёрдугаарх нь бол парк дээр тоглож үзэх гэж. Алсыг харагч хаанаас орж ирсэн? Алсыг харагч бол тэр үеийнх бол анхных нь орсон юм. Алсын харагч нь өмнө 30 м байсан өндөр нь. Тэгээд нээлттэй байсан бид бүгдээрээ мэдж байгаа. Одоо тэгээд Эрдэнэтийн парк дээр тэр нь одоо хүртэл байж байгаа. Яг одоо бидний сууж байгаа алсын харагч нь 45 м өндөр. Хотанх үзэж байгаа хүн алсын харагч дээр гараад хотоо нэг дээрээс нь харахад тэр үед үнэхээр одоо сайхан байсан. Тэр хөрөн оруулалтын талаар засгийн газрын тогтоол гаргах, улс төрийн төвчөөний дэмжлэг авах энэ их асуудалд бол тэр үед бол тэр 1980-ад оны хөрөн оруулалтын асуудлыг бол үнэхээр анстасан байна. Маш их өргөсгсөн. Тэр бол хэрийн хүн хөдлөх, хэрийн хүн ойлгож дэмж гаргахгүй их мөнгө байхгүй тэр үед. Тэр бол үнэхээр одоо анстасан байна. Марц гарах байхгүй. Тийм ч учраас холбож ярьдаг юм биш үү? Тийм учраас холбож ярьдаг. Байгуулсантай л дүүцүүлж ярьдаг шүү дээ. Тийм. Хатан. Парк бол манай Монголын бүх хүмүүсийн сэтгэлд нийцсэн тэр амьдралынхаа дурсамжийн нэгэн хэсэг байдаг. Тэг би ч гэсэн өөрөө хотод өссөн. Тэг хүүхд байхдаа ч гэсэн бол паркт өсөж. Одоо тэнд очиж тоглож багнасаа өнгөрөөж ирсэн. Зах зээлд ороод ер нь бол олон юмыг өөрчлөгдсөн. Олон юмыг хардаг өнцөг ч гэсэн өөрчлөгдсөн. 90 он гараад ерөөсөө одоо улсаас санхүүжилт байхгүй 91 оноос эхлээд өөрсдөө аж ахуйн тооцооноор одоо үйл ажиллагаа явуул гэж хайцсан байхгүй юу. Тэгээд хотын захиргааны харьяанд өгсөн. За тэгээд 90-ад оноос эхлээд үндсэндээ одоо эвэл маань одоо бас тарж утраад санхүүжилтийн чадвар мөдөр яхан муутай болоод эхэлсэн. Тэгээд ерөөсөө тэр маань бол үнэхээр одоо тийм өөрийн гэсэн тодорхой эзэнгүй. Хамгийн залуу тоглоом 12 жилээр хугацаанд хэтэрчихсэн байсан. Тэр нь паркын тоглоом хугацаа хэтэрсэн байж болно. Гэхдээ капитал засвар хийгээд ингэж явах хэрэгтэй. Тоглоом бол 10-аас илүү жил ажиллах ёсгүй юм билээ. За бид нар бол яг одоо нэг хөрөнгө оруулалт байхгүй юм чинь хүүхдүүдэд хуурах юм газар зугаасуулах юм байхгүй юм чинь тэгээд ирээсээ одоо монголчлаад одоо тэгэл одоо байнгын одоо төгшөөрдөл тэгээд тоглоулмөр болоод яадаг болов гэдэг тэгээд өөрсдөө гад нэг юм буусан та. Энэ паркийн асуудлыг бол бид нар бол анх яаж сүүж тавьсан бэ гэхээр зах зээлд ороод газрын харилцаа болон бизнес хандлага бол үнцээрээ өөрчлөгдсөн. Яг энэ үед бол паркийг бас яг 13 хуваагаад хувааж өгөх гэж байгаа тийм сураг сонссон юм. Одоо хүртэл бид нар тэр төлөвлөгөө нь бол байж байгаа. Бид нар бол ер нь бол энэ паркийг бол энэ чигт нь хадгалж үлдэх ёстой. Ер нь бол паркийг бол яг парк чигээр нь байлгах ёстой гэдэг саналаа бол бид нар хотын захиргаа мөн түүнээс гадна бол засгийн газарт бол асуудлыг анх тавьсан л да. Картны бараанаас яаж гарах вэ? Улс орон хувь хүн айлгын хувьд ч гэсэн яаж нэг хөл дээр зогсож хүн шиг амьдарч эхлэх үү гэсэн тийм үе байсан. Тэг яг энэ үеийн төгсгөл дээр бод группийн паркийг авсан. Болтыг, Зоргийг, Баясаг ч юм уу паркийг Walt Disney шиг, Lotte World шиг, Бээжингийн нөгөө дэлхийн парк шиг тийм сайхан юм болгоё гэж сэтгэлийн хөдөлгөөнөөр залууч байсан тэгэхэд бид нар тэгж авсан болоо гэж бодсон. Тэгээ энэс хойш хийгдсэн
ажлынх нь алдаа юу болоод байгаа тухай сонирхол үзэгч бидэнд сонирхолтой байх гэж бодож байна. Хүүхдийн парк гэдээ ярихаар таныг дутахгүй бол энэ нэвтрүүлэг болохгүй л дээ. Тэгээ хүүхдийн парк гэдгийг ч одоо бараг та юм шиг хараад таныг тойрсон маш их яриа байна. Тэгэд ойлгомжтойгоор хоёлаа хамгийн түрүүнд энэ төсөлтэй холбогдсон түүхээсээ яриач яаж явж байгаад энэ парктай холбогдож байгаа. Хөрөнгө оруулагчид санал тавьсан. Би тухайн үед голом тонкны маркетинг хэлтсэн захиалаад ажилладаг байсан. Шамбанд нэг төсөл дээр ажиллахыг санал тавих гэсэн юм аа. Тэгээ хөрөнгө оруулах гэж байгаа тал болоод нийслэлтэй ерөнхийдөө ойлголцоод ажил болох хэмжээнд хүрч чинь тэгээ чи өдөрлөд явах уу гэсэн тийм хэлсэн. Би эргэлзэхгүйгээр зүгээр шууд нүдэнд Disneyland гэсэн бодол харагдаа тийм бодол зэрэгч орж шууд зөвшөөрсөн. Тэгэхээр 2005 оноос гэдэг чинь найз 8-9 жилийн дотор Disneyland гэдэг бол бас л өөр асуудал л та. Тийм ч 9 жилийг зарцуулсан яасан ажил вэ? Цаасан дээр байгаа төслийг чинь газар дээр буулгах гээд тэг Улаанбаатар хотын захиргаатай хамтарсан компани 26% нь Улаанбаатар хотын мэдэлд байдаг. 74% нь Ито Инвест гэдэг компани 100% бодийн хөрөнгө оруулалттай Ито Инвест гэдэг компанид хариалагддаг. 76%. Тий, 74 26. Нийслэл Бод групп 2 дундаа нийлээд нэг тий. Одоо хувьцаат компани агуулсан гэсэн үг юм биш үү? Өөрөөр улсын үйлдвэрийн газрыг нийслэлийн өмчт улсын үйлдвэрийн газрыг өөрчлөн зохион байгуулад хамтарсан компани. Нийслэлийн өмчт хамтарсан компани. Парк үндэсний соёл амралтын хүрээлэн гэдэг дээр нийслэлийн өмчт газар бол ер нь бол бүрэн дампуурлын байдалтай байсан. Захиргааныхын байрыг, төмийг чуулгын байрыг банкны барьцаанд тавиад зээлийн аваад иччихсэн. За тэгээ тийм их үйл байдалтай. Өөрөлдөө санхүүгийн хувьд ч гэсэн зөндөө их бодлоотой. Газрын хувьд маш их бодлоотой тийм л юм эхэлсэн. Тэгээд яг тэр үеэс чи эхлээл хөсөлдөж эхэлсэн. Хүүхдүүдэд яаж баярлуулах вэ? Монгол даяар шүү дээ. Гэдгээс илүү паркийн газрын тухай хэрвэл хот Бод хоёрын хамтарсан компани байгуулагдахад газрын хэмжээ нь хэдээс 35.7 га байсан. Тэнд чинь нийтдээ бол 35.6 га газар л да сүүлд бол аль биесээр одоо яг хашаа хатсан. Хүмүүсийн маргаан шуган дэгдэгээд идэг Сеулийн рестораныг газар Наранхүүгийн Шангрилагийн газар ороод тэрүү ороогүй тэрүү. Ер нь бүгд ороод л. Тэгэхээр бид нарыг бол зүгээр яах зүгээр парк бол ямар байсан бэ гэхээр дөрвөн талаас нь хүмүүс авцсан. Одоо дөрвөн талаас нь газрыг авчихсан. Яг голд нь басан газрыг авчихсан байна. Яг ийм л. За тэрнээс хойш тэр газрын маргаантай бүх асуудлаар маргалдаад шүүхтэд би ч нэг хэсэг бараа тэр төслийнхөө тухай мартаж эхэлсэн. Зүгээр л газрын маргаан ингээл ойлын тухай шүүхтэд байдаг. Гэтэ бас айгүй хүндрэлтэй. Би хэллээ шүү дээ. Улаанбаатар хотын захиргаатай хамтарсан компани. Тэгээд хотын өмнө гаргасан шийдвэрүүдтэй зөрчилдөнийхээр хамтарч компани байгуулсан талтайгаа би шүүхтдэг. Хамтарсан компаниг эрх шиг хамгаалж байгаа. Өөрөөр Улаанбаатар хотын эрх шиг би хамгаалж явж байгаа. Гэтэ тэнд гарсан шийдвэрүүд болоод бус хүмүүсийн шийдвэрийн эсрэг шүүхт хэрэг гардаг. Энэ их айгүй төвхтэй. Тэгэхээр жишээ нь тэр туяа рестораныг тухайн үедээ Сеул группт бол одоо хуулийн асуудал ярих болцоо байхгүй тэр. Хуулийн талаас нь чинь хүний өмч учраас биднээс одоо анх байгуулагдтал юм байсан гэл одоо юм яриад авах гэдэг ярьж болохгүй шүү дээ. Яг л одоо хуулийн дагуу ярьж байгаа. Тэгэхээр нийслэлийн өмчт улсын үйлдвэрийн газар болохоос өмнө төрийн өмчийн хорооны мэдлэлд байхдаа тэр рестораныг яг өөрийнхөөр нь хувьчлаад өгчихсөн байсан. Сеулд авсан процесс нь бүгд хуулийн дагуу. Наранхүүгийн газар бол ямар нэгэн гэрчилгээ байгаагүй. Хүүхдийн паркт хоолны газар байгуулна гэж хэлээд хоёр талаасаа хөрөнгө оруулна гэж байгуулад нэг га газрыг хасч авсан байт яах. Тэгээд дараагийн гэрээний тодтолоороо болохоор гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээг учраас энэ газрыг манай компани өөрийнхөө мэдэлд авлаа гэж хоёр талаасаа гар үсцээд авчихсан байт. Гэхдээ газрын гэрчлэгээр бол нэг байгаа байхгүй юу? Өөрөөр хэлбэл гэрээгээр нэг тэгсэн тэгээд тэр гэрээн дээр байгаа үүргээ бариад манайх энэ газрыг авцсан гэж ярьдаг. Гэтэл газар бол бүхэлдээ 35 гаагаараа байж гин гэсэн үг. Тэгэхээр өөрөлд газрын гэрчлэгээ тусдан салгаж аваагүй, нэг гаагаараа салгаж аваагүй. Явсаар хагаад өнгөрсөн жил биднээс наадхаа албан нүүлэг гэдэг захиргааны нэрийг шүүхээс гарсан. Тэгсэн яг тэр захирамжийн дараа мөнхөр дараа хотын дараас буухаас өмнөхөн нэг га газар өгчихсөн. Тэгэхээр биднээс ахаад өөр кейсээр шүүхтэж эхэлж байна. Тэгээд тэр шүүхний явсаар хагаад өнгөрсөн 7 хоногт одоо биднээс дээд шүүхээр ялагдаад Мауран компаниат эзэмших ёстой гэсэн тийм шийдвэр гарсан. За тэр хойтлын тэр маргалцсан гэдэг бас Монтоно гэж компани байсан. Тэгээ газрынхан түүх бол бүр 98 онд энэ Монтана гэдэг компанид олгогдсон газар байдаг юм лээ. Анх авахтаа бол зүгээр өөр газар авсан байсан юм билээ л дээ.
тухайн үед авсан хүн одоо ерөнхийлөгч очир утгаан байшин байдаг шүү дээ, хүн бүхэн мэддэг. Тэнд авсан байсан юм бэл. Тэгээ хотын захиргаас дуудаад ерөнхийлөгч албанаасаа булаа. Улсаас байшин барьж өгөхлөө. Газраа сонгосон, танаа газрыг сонгочлоо гэд. За газар тэр үед ч нэг тийм сүртэй үнэтэй зэнтэй байгаагүй. Одоогийнх шиг байгаагүй. Нөгөө хүн ч ерөнхийлөгчтэй газар бол ацалтахгүй. Яг энэ хэмжээний газрыг өгч өчөө гэж хэлсэн. Тэгээрэй гэж хэлээл баг аман байдлаар өөрөлдөл тэр хашааны хойд талд, зүүн хойд талд гэж байж байгаа захирамжийг өөрчлөлгүйгээр шууд үндсэн соёл амралт дүрийн хашаан дотор ороод хашаагаа барайл 0.4 газар авчихсан байсан. Тэрэн дээр шүүгдсэн. Гэхдээ явсараа шийдвэр нь биднээс ялж явж байгаа хамгийн эцсийн шатн дээр өөрөлдөө цаашаа заргалтах болцоогүй эцсийн зэг дээр нөгөө компани маань ялсан. Өөрөлдөө Монтана компани эзэмших хэрэгтэй байна гэсэн шүүхийн шийдвэр гараад за шүүхийн шийдвэрийн дараа 0.4 гаага MCS Shangri-La Ламбат төлөв гэдэг компани нэрээр шилжүүлээд шилжүүлэхдээ захирамжаар 3 гаа болгож том болгоод ингээ гаргасан. Тэгээд SS гэдэг компани хотын даргын захирамжаар. Тийм, ер нь бол газар шилжүүлэх эрх бол одоо хотын даргын захирамжаар шилжиж хотын өмчлөлт байсан юм шүү дээ. Газар нь бол хотын өмчлөлтөд авчихсан. Бид нар хуульж өчөөгөө. Ямар нэгэн байдлаар яг энэ газартай холбоотой асуудлыг яг тухайн үед мөрдөгжсэн хууль журам тэр газрын процедур тэр яг норм журмаар л бид нар энэ газрыг авч ирсэн. Зөрчилтэй хэсэг дээр биднээс зарга үсгэж явж байгаа шүү дээ. Ер нь бол өөрөөр хэлбэл энийг ямар нэгэн байдлаар зөрчлийн арилгахыг гэдэг. Нэгдүгээр зорилго бол мэдээж тэнцээ байгаа одоо юу гэдгийг MCS гэдэг компанид чим хийцэн байх. Тэрийг булааж нэгтгэж авах мах зорилго бол ерөөсөө байхгүй. Хожим түүхэнд үлдэхэд ямар нэгэн байдлаар энэ газрын маргаан хөрөцлөд шийдэгдэж байгаа. Одоо энэ Сеул төгсөн, Наранхуу төгсөн, Монтанагаар дамжуулаад Шангрилад очсон ч гэдэм юм уу. Энэ бол бүгд шүүхээр эцлэгдээд Монгол улсын хууль тогтоомжинд бүгдээ нийцсэн юм гарцсан байна. За танд юм уу, надад юм уу таалагдахгүй хамаагүй тийм ээ. Хуулиараа гарцсан байгаа. Гэхдээ нөгөө талдаа бол бас паркийн газараас ингээд авцсан байжгаад тэрийг буцаагаад өгчихсөн бас хүмүүс бол байж байгаа. Тэр хэрвээ та нар санаж байгаа бол одоо тэр паркийн урт талд нэг хүлэмж хэсэг байсан. Тийм. Тэр хүлэмжийн хэсгийг бол бид нар бол тэр хүлэмжийн хэсгэд хөрөнгө оруулсан эзэнтэй нь бол бид нар маш удаан хугацааны хилцээр хийгээд мөнгөний төлөөд буцаагаад парк руу эзэмшилд нь авчихсан байна. Бас нэг болонд нь бас нэг аж ахуй нэгж бол одоо манай зогсоол байгаа хэсэг. Одоо өөрөлд бид тэнд айгуу том байшин нэлээд хөрөнгө оруулчихсан байсан. Тэр бол холбоотой компаниуд одоо энэ бишийн мөнх хүчир гэж улс төрч хүн биш үү? Их хурлын гишүүн байсан. Тэр хүн тэр холбоотой компанитай холбоотой байсан. Тэгээд тухайн үед очиод ийм учиртай ингээд ингэх гэж байна. Одоо гараач ээ. Ер нь байж байгаа юм ч гэсэн ер нь бол хууль босч мэт ихэд үрээс төлж байгаа татвар төлж байгаа гэхдээ хуулийн дагуу тайлбарлаж болохгүй наа чи гэдэг юм хэлсэн. Тэгэхээр манай энэ хөрөнгө оруулалтын нөхөд өгч тэгээ гараа. Гэхдээ паркаас өөр юм хийх юм бол чамтай хатуу ирэх шөнө хөрмөн гэж хэлээд шууд тэгж ирэл гарцсан. Өөрөөр хотын бас нэг удирдлагатай байсан улс төрч хүн би бол их баярлж ирсэн байхгүй. За одоо хэцүү дээ. Аав нь хотын дарга байсан. Өөрөө ийм том албатнууд хасдаг хүнтэй энэ ч дийлэхгүй байх гэж бодож байгаа шүү дээ. Тэгэхэд бол харьцангуйгаар хамгийн амархан тэгээд тэр хүмүүс яг паркинг төлөхөөс тэлтэйгээр асуудал танд шийдсэн. Парк ямар их өртгөр босч байгааг би тайлбарлах гэдэг л да. Тэр чинь том байшин байсан байхгүй юу? Одоо тэрийг нураагаад тэр нь зогсоол байгаа одоо. Мэдэн шүү дээ. Манай 650 машины зогсоолтой Улаанбаатарт байж байгаа хамгийн том зогсоолтой газар шүү дээ. Ер нь тэг жилийн дөрвөлөнд шүү дээ хоосон л байж идэг. Зургатаар харахад парк юм хоёр янз байдаг юм шиг. Нэг нь болохоор тоглолдог, зугаацдаг тоглоомын газар. Disneyland шиг ч юм уу, Lotte World шиг ч юм уу. Нөгөөх нь болохоор баг нэг ширхэгч тоглоом байхгүй. Зүгээр ногоон байгууламж гэдэг. Ийм байгаад идэл та хуучин одоо бидний социализмын үед бол манай парк аль нь ч биш л байсан л да яг үнийг хэлэхэд бол. Та нар энэ одоо байгаа парк аль чиглэлээр нь явуулах гэж, хойлонгаар нь явуулах гэж байгаа юм уу? Би энийг яг асууж байгаа юм гэхээр мөнх хоёр даргын үед чинь маш том бас нэг парк ихсэн шүү дээ. Одоо үйл дарга үргэлжлүүлээ явж байгаа. Тэр нь бол тэр ногоон парк хэлбэрээр юм шиг байлаа тийм ээ. Тий. Ер нь биднээс зорилт тавьсан бүх насны хүмүүс ерөөсөө Улаанбаатар хотод өнөөдөр чөлөөт цагаас болгосон өнгөрөх газар хэрэгтэй гэвэл хэрэгтэй. Тэр нь бол өөрийнхөө санхүүжүүлдэг байх хэрэгтэй гэвэл хэрэгтэй. Тэр нь бол жилийн дөрөв үйлрэлт тэгээ хүмүүс ингээд гэр бүлээрээ тэнцэнэ очиод 1000 гаруй ажлын байр бий болно. Хүмүүс ордог газартай болно. Өвөл би ч гэсэн залуу хүн шүү дээ. Орох байх газар олж чадаад явдаг шүү дээ. Яг үндэ бол өөрөө биднээс тэр хиймэл
уур амьсгал үүсгэсэн том гудамж чинь шилэн дээвртэй гудамж чинь тэнцэн одоо тэр рок попын улаан ясныхаа ёслолыг хийх те. Хайныг сахан палаш даглах гэхээр хөлдөж өгчих гээд байдаг. Доороо 1500 машин чинь очоод өвлийнхөө дузаа хувцсыг тайлт авчаад дээшээ гараад дэлгүүр хэсгээ тоглоомын газар тоглох нь тоглоод хоолунд идэх нь хоолунд идээд кино үзэх нь кино үзээд концерт үзэх нь концерт үзэл ингээл явдаг ийм л төв хийх гээд. Тэгэхээр хоёр талд нь зочдууд бий. Тэгэхээр тийм юмыг хийжээж энэ угаасаа өөрийгөө цаашаа авч явах юм болцоотой болох юм. Ноднон морчнон гэд маш гоё хүүхдийн тоглоомын хэсэг нээсэн шүү дээ. Нуурад нэрээ их гоё болгоцсон. Энд чинь хэдэн гадна хийсэн? Одоо тэр нийтдээ 12 га. Ахаад энэ жил биднээс өргөтгөлийн ажил хийхээр нийтдээ 16 га болох юм байна. Тэгээ яг одоо үлдсэн талбайг нь тал нь. Тэгээ уг нь одоо яг одоогийн шинжилж байгаа газар шиг одоо ингээ захаас нь нэг хэсгийг одоо хийгээл авдаг юм авч хаяал тэгээд одоо шинжилгээ дууссан бол уг нэг сайхан бас одоо энэ чинь үндсэн дээр урдлын хэсэг сайхан хойдлонд л балгас болцсон ба шүү дээ. Яагаад ингэж таллаад байгаа шалтгаан бол бас байгаа. Хүн бүхэн бид нь одоо манай цаг уур жилийн дөрөв үйлрэлд ажиллах бололцоо байхгүй. Жилийн дөрөв үйл орлоготой байгаад эдийн засгт ашиг орлоготой байгаад оршин тогтох бололцоо байхгүй. Тэр гадаа парк бол энэ талбайгаар хязгаарлагдаад дуусна. Гэхдээ энэ маань тоглоомын хэмжээ ингээд дуусна гэсэн бол санаа бол байхгүй. Эхний одоо байгаа 15 тоглоом бол ингээд парк дуусч байгаа гэсэн үг биш. Бид нэр энэ дээр дахиад 15 тоглоом нэмэхээр одоо ч тэрүүгээр ингээд газрынхаа бэлтгэл ажлыг бэлтжээд байгаа байдал нь юм л да. Аимшигын байшин ингээд тоглоомод яг цайзны цаахан нүга. Тэр одоо ч илүү залуучууд хүрэх байх гэж бодож байна энэ жил. Үүнээс гадна одоо яг энэ хойно ухсрагдж байгаа авраг галзуулган Монгол улсад анхудаа. Энэ авраг галзуулганы онцлог юу вэ гэвэл 4 бүтэн эргэж байгаа. Бас шүрүүпэн эргэлтээр 2 эргэж байгаа. За. Нийт замын урт нь 680 м урт. 80 км цаг хүртэл нь. Үгүй юм роллер костерууд энийг маань хэмждэг үзүүлэлтүүд нь G гэсэн үзүүлэлтүүд юм байна л да. Гравитацийн эсрэг одоо явах үзүүлэлт. Жишээ нь сансарт нисхийн тулд одоо космонавтын жишээлтэй ингээд 4G-ийн тэр хүчийг давж иж одоо ер нь тийм л хүч тулд юм байна л да. Роллер костер дээр бас тийм байгаа. Тэгээ манай роллер костер чинь 1G гэсэн үг. Тэгээд бол 1G-г давж иж 4G-г давж сансарт нисдэг бол одоо манай роллер костер сууснаар 1G-г давна гэсэн үг л дээ. Бас тийм. Тэгээ тоглоом биш нэг дор хавцаа тавих болцоо байхгүй ч эдийн засгийн хувьд. Тэгээ паркийн бодлогын хувьд хуучин тоглоомоо нэг дэш нь нүүлгээд тэгээ шинэ тоглоом авцар тавиад жил болгон нэг тоглоом нэмээд иймэрхүү маягаар л явдаг угаасаа дэлхийн айлч улсад ямар ч парк тэмэл менежментээр явдаг. Биднээс тэг болцоонд болгуулаад тэгэл яв. Гэхдээ их сонир штэ. Шинэ Диснейлэндд ч юм уу очиход тоглоомын олонний хэрээр хүн сууж барна гэж байдаг штэ. Аль паркт очих чинь хамгийн efficient гэдэг вебсайтанд тавьдсан хөтөлбөр бичсэн тийм байдаг штэ. Тэрийг өөрөө худалдаж аваад 5.7 худалдаж аваад өөрөөр хэлбэл хамгийн их тоглоом амжиж тоглох гэж. Тэгээд ороход очер дагаарлаж гэж явсараад 6 тоглоом 7 тоглоомтой л тоглож чаддаг. Ер нь бол дээдлэн. Тэгээд ер нь бол ихэнх хүмүүс нь дундаж статистик бол 3 2 30-аад тоглоом гэдэг чинь энэ бол маш энгийн зүйл үстэй. Одоо 30-аад тоглоомтой парк гэдэг бол ер нь 30 тоглоомтой парк гэдэг бол ер нь их үү те? Их тоглоомтой гэсэн үг. Ер нь бол одоо бидний одоо ч байн гардаг Диснейленд байдаг шүү дээ. Тэнд бол нэг үндсэндээ 20 тоглоом байд. Тийм үү? Үндсэндээ нэг 4 хэсэг хуваагдсан. Тэгээд өөрөөр хэлбэл нэг замдаа үзэж харах юм нэг гэх юм уу одоо те шоунууд нэг ингээл мухагаар нь дуудаал баяалын жижигэн тоглоомын газар шиг гэж хүртэл нэрлэл ингэж исэн хүний хувьд ямар болчихсоо гэдэг бодиг илүү хөрөнгө гаргаад ингэчээсэ гэж хаад байгаа юм яг ямар зорилгоор хийсэн. Ер нь бол одоо сэтгүүлч хүний амьдралынх нь ерөөсөө тал гартаа барих туг нь баримт байдаг юм аа. Нэгдүгээрт бол би хувийн хвшилт рүү эзэрхийлэн довтлогч, амаа ангааж хашгирагч, үзгээ ирэлж дайрагч биш огт биш. Тэгэд ч ер нь за маа одоо гэд яг төслөө гаргаж ирээд бид нар ингэж байгаа маа гэд мөрөөдлөө хуваалцдаг газар гэж байдгүй ш сэтгүүлчтэй. Эдгээр яах гэж байгаа юм болол гэдэг. Хардаж муулах гэж биш. Тийм байна уу гэж үзэх гэдэг бид нүд танилцуулах зөндөө юм байгаа байхгүй. Тэгээ одоо тэрнийхээ төлөө парк үндсийн соёл амралтын үрэлэн тэдэн үнчийн ядуу хөх тоглуулаа. Тахир дутуу хүмүүсийг 3 дахь өдөр үнгүй оруулдаг энэ төргээд зарлахын тулд би бас телевизэд мөнгө төлөх хэрэгтэй болно шүү дээ. Ер нь тийм байхгүй. Би компаниас уртчлах чагаад бол эсвэл Батнэгт одоо хүмүүс таалагдахын тулд ч юм уу
зурагтаар ярихад бол мөнгө. Тэр оронд би хүмүүсийн цалин өгсөн дэр байхгүй. Тийм учраас би тэр хийж байгаа ажлаа нэг сурталчлаад сүйд болоод байдаггүй. Тийм ч учраас нөгөө сэтгүүл зүүн нөгөө дарангуулал нөгөө таамгаар бичих, гүтгэх ийм юмнууд чинь илүү ингээд бас цуглараад идэх байхгүй. Нэг сэдвийг хөөгд мухарлах бололцоо. Эзний бодлогоос яг өөрөө ингээд дайтад явах бололцоо бол ямар ч нэр алдартай сэтгүүлчд байхгүй шүү. Өнөөдөр явах, суух, бичих, дуурах бүх юмыг уучлаарай эзэн. Бид нар ч нийтээр айгүй хардлагатай болсон ба шүү. Хардах хөвчтэй гэдэг юм. Ерөөсөө тэр зүгээр яг одоогийн шинжил дээр манай жаахан харамсч явд юм бол хойноос урагшаа гардаг, баруун талаас зүүн тишээ гардаг зам нь Оросууд гэсэн дээр үеийн бетон 20 см бетон сул бетонод байхгүй дандаа бетон зутц. 20 см 6 зузаан бетоныг Оросууд гэсэн зам байхгүй. Манай хуулаа хийчих. Өдөр манай гадаа тэр хуулаа хийжээд ландуудад бацалж байгаа. Тэгээд тоглоом барих гэж шинээр тоглоом барих гэсэн чинь тоглоомын чинь суурин дээр 6 см байна уу 10 см зам байвал тэр авч хайн л өст. Тэг хуучин юм нурааж шинэ юм хийдэг чинь жам штт. Тэг өнөөдөр ирээд энэ алсын аргачлалтай хэд ч тойрчв. Ингээ харж байгаа чинь залуучууд энд дахангалцтай л баярлаад байж шин. Одоо ч манай тоглоомын худалдаж авдаг үйлдвэрээс одоо ч Хонконгийн Disneyland тоглоом авч байгаа. Ямар чиглэлийн парк? Тийм, ер нь бидний зорилго бол ер нь гэр бүлийн garden park гэж ярьдаг юм байна. Илүү ногоон байгууламжтай тэгээд Тэр нь модны тухай асуудал яригддаг юм аа. Модыг түүхэн талаас нь сонсоод үзэхэрч агуу түүхтэй юм бэл. Тэр 1000 модыг нэг шөнийн дотор байгуулахад 1900 тэр чинь 81 онд юм байна. 81 оны хавар. Даже маргааш ерөөсө 1000 мод парк дээр шаардлагатай. Ямар зохион байгуулалт хийх юм дээргүй. Зүгээр явжсэн хүн ч одоо 12-1-ийн үед явжсэн хүн чинь 1000 мод уулнаас авчиж одоо тэр гэж байгаа юм шиг. Тэрээс одоо би яаж одоо ухаанд багтах дээр. Тэгээд алтан гэрэл даргыг дуудаад, мөнгө чиргэл даргыг дуудаад, Батлан хамгаалахын яамны сайд дуудаад 30 минут дотор ирж байгаа юм л да сайдууд. Тэгэл тэр шөнө тэнд паркд 1000 мод дээр асуудлыг өөргөөгөл тэгээд ерөөсө тэр ганцхан шинэ 1000 мод тэр гадаа аргасан юу гэдэг тэд нар ярьж айрмыг дайцлах зүйтэй юм гээ. Тэгээд дардын айрм ерөөсө гарахад 286 106 машиндар нэг машинд 3 мод дэрж байгаа. Ингэж байгаа. Тэгээд нэг модыг гэхэд уулнаас авах чинь эргэн дойронд доош 3 м, ухаж доошоо метр гар ухна. Хөөх за. Шөнө 11:30 гэтэл түрүүчийн машин ороод ирж байгаа модоо аваад түрүүчийн машин модоо хадраад ирж байгаа. Тэгэл Улаанбаатар хотын хот тогшилтын бүх сэсчээр тэгэл үйлдвэр олон газар байгууллагуудад сэсчээртэй бүх газруудыг дайшлаад бүх сонс малуудыг чинь дайшлаад сод 3 сод 2-ын том сонсомлууд хүртэл дайшлагдал ингээд бас 70 сонсмол дайшлаад шороо болгож байгаа. Тэгэл ерөөсө 3 цагаас шөнийн 1-2 цаг хүртэл шороо шуулж байгаа. Модч дөрөвч нараад ирж байгаа юм. За тэгээд нөгөө 1000 нүх ухах хэрэгтэй болдог. Оройд 8 болцсон байдаг. 1000 нүх гэж яаж авах вэ? Тэгээд нүх ухчихдаг тийм машин бэлэн байгаа. 4 дээд сургуулийн оюутны дотор байранд байгаа оюутнуудыг Төдөөцгөн дээд сургууль, их сургууль, ангаахын дэдэн эрхтэйчүүд нь хомроглол. Тий. 1600 оюут авчрал нэг нүх ухуулчихсан. Тэгээд өглөө нэг 10 цагийн үед устсан тэргүүтээ одоо үсрийн төвчний гişүүд Сэдэн булдаргаас устд нэрж байгаа юм л да. Тэгээд Батлан хамгаалахын сайд тэр үед ажилтаа газрын болсон орлогчийн Махварад гоосэн генерал. Тэгээд Махварад гоо тэнд асуусан юмнууд арафорт гिचээд таны өгсөн үүргийн дагав 1000 мод. Тэгээд Батлан хамгаалах юм. Айрам ардын айрам 1000 мод тариалахад бэлэн байгаж бэлтгэж ирсэн гэлтгийгээл. Гүний тийм цар хүрээтэй ажил хийсэн нэрээс авгаагууд өсөх хинч тэгсээсгүй Гайхамшигтай бүтээн байгуулалт юм л шүү дээ. Тэгээ тэрийг мулцлаа татаад хайчдаг нь яаж байгаа. Тэр түүхийг би бас бидэн их гоё түүхэлтэй. Гэхдээ яг зүгээр эмгэнэлтийн тэр нэг шинүүдээр тайсан 1000 модноос ихэнх нь ухчихсан. Гэхдээ би зүгээр өөрийнхөө тайсныг зөвтгөх гэдэг юм шиг. Нөгөө угаасаа доод хөрсөн нүүрс байсан. Тэгээд одоо тэгээд чулуурхаг хөрсөн мотой байсан учраас жинхэнэ хөрсний тэжээлэг юм нь бас яг дутагдаад хүмүүс хийж байгаа юмыг ерөөсө харахгүй мөртлөө
хийж байгаа хэсгийг хар талын сүүдэр талаар хараад ерөөс тайлбарлаад байдаг болчих. Одоо хэвлэл мэдээлэл зүгээр битүү тийм. За ганц манай паркийн жишээч биш. Би одоо ганцаараа нэг юм хийх гэж зовоод байгаа ч юм биш. Яг авсан мод бол байхын хувьд байгаа. Тэр моднууд ямар моднууд вэ гэхээр өгцөн мод. Бусад бүх одоо яг тухайн үед байж ирсэн амьд байсан моднуудыг бид нар ч бол төлөлтөө жишээл тэр модыг авч үлдэхийн тулд чөлөөлчихсэнгүй дээ. Яг нэг газараа бид нар зам тавих гэж хэлсэн чинь тэр газар мод тарцсан. Тэр модны үсэн чинь мод амьд байсан. Тэгэхээр бид нар окей тэгвэл замаа тэгвэл ингэ тойруулж хичээний тийм юм хийсэн л дээ. Тэгээ дээрэс нь одоо ихэнх мод ч юу штэ. Үндсэн соёл амралтын үрэлэнд байсан мод бол ихэнх нөгөө навчт мод. Улиас биднээсээ сайн мэддэг. Улиас ч юм бол их амархан ургачдаг. Тэгээд дээрэс нь намар болохоор нэг юм хүмүүн хаяа тэрнээс нь хүмүүс аллергитдэг. Тэг өнгө үзэмжигт таарах. Зундаа бол гоё л доо. Навч нь ургацсан баг. Тэгээд өвөл манайх чи ихэнхтэй штэ. Одоо 200 хоногт нь өнгө үзэмжгүй байдаг модыг хүн сонгохгүй штэ. Жилийн 4 өдрийн турш ногоон байдаг мод тэгж байгаа. Тэгэхээр ногоон байгууламжийг яг стандартын түвшинд төрсэн ногоон байгууламж хий гэж биднээс нөгөө талд нь одоо 950 шиг мод тарьсан байгаа шүү дээ. За мэрэгжлийн хүмүүсүүд ирж байгаа. Танахыг сонслоо 93% ургалттай байгаа гэж хотын тендерлогч хэллээ. Ямар асуудал яаж ингэж энийг ургуулваа гэсэн юм ярьж байгаа. Тэгэхээр тэгж ирж байгаа хүн би баяртай байгаа байхгүй. Та нар ч 900 хэдэн мод хаана тарьсан? Одоо байгаа паркт мод тарьсан байгаа. Орж үйлчлүүлсэн. Биднээс одоо өнгөрсөн 2 жилийн дотор 450 мянга, 420 мянга, 970 мянга хүнд үйлчлэлээ. Нийш тоогоор тэр хүмүүс бүгдээрээ харсан. Тэгээ одоо манай ногоон байгууламж гэдэг юм тэр одоо байгаа паркийг муухай сайхан болсон тухай хүмүүс зөндөө ярьдаг. Тэгэхээр би бол одоо юу гэдэг урлаг уран сайхныг бол гоо зүг мэдрэмжтэй хүмүүс гэж боддог. Манай парк дээр хийсэн клип бол зөндөө байгаа. Хамгийн сайхан орчин болсон бол хүмүүс тийшээ дуурлаад байгаа. Паркийн үнийн тухай асуудал. Энэ үнийн тухай асуудал бол ер нь энэ үед ч харагдаж байгаа асуудал биш юм байл л дээ. Энэ компани үйл ажиллагаагаа таслахгүй явуулахын тулд цахилгаан тогтнохоо мөнгийг өгжихийн тулд одоо талбайд цэвэрлэж байгаа тэр цэвэрлэгч байгаа цалин өгөхийн тулд хоол хийж байгаа тоогооч байгаа цалин өгөхийн тулд тэгээд дээрэс нь одоо энэ худалдаж авч байгаа юм эргээд ашигтай элэг торгодлоо шингээгээд ашиг үлдчих хэмжээнд тэгээд газрынхаа төлбөрийг төлжихийн тулд орчин тогтнохын тулд тавьсан хугарлын цэгийн үн байгаа байхгүй. Тэр одоо юутай харьцуулахад үнэтэй байгаа. Ер нь одоо хүмүүсийн орлого бага байгаа тухай асуудал ярил энэ чинь паркийн асуудал биш байхгүй. Энэ засгийн газрын асуудал шүү дээ. Компани нийгмийн хариуцлагын тухай маш их ярьдаг. Хямдхан байх ёстой ч юм уу тийм өдөрл эмзэг бүлийнхээ дэмцэх хөтөлбөр байх ёстой гэж. Тэр байх ёстой. Нөгөө талдаа нийгмийн хариуцлагатай байна гэдэг чинь бол би компани удирдлагын хувьд хүмүүсийн цалинг цагт тавьж явах ёстой шүү дээ. Чи бас нийгмийн хариуцлага шүү дээ. Тэр цалин аваад ажиллаж байгаа хүмүүсийн ард бас арга гэрн байж байгаа. Багцаар үнэ тоглоод багцаар плеж судалж аваад тэгээ ордог. Тэгээ одоо биднээс үнэн дээр үнийг бол хөдөлгөж болох асуудал шүү дээ тийм ээ. Биднээс тооцож үзэж байгаа янз янзын урамшуул зохиогоод хүн баг ирдэг өдөр 50% хөнгөлөлттэй байна гэдэг юм урамшууллын өдрөө зарлал тэрийг харж агаад ирж тоглож болно. Гэтэ яг үнэхээр очиж сурвалжлахаар арай дэндүү үнэтэй энэ төр гэж хэлж байгаа хүмүүстэй ганц нэг л таарсан болохоос 2 3 удаа орой морой явхад бол бас тийм юм таараагүй байхгүй юу. Тэрийг бол бас орохгүй л алцал ингэж яг л хэвээрээ л байгаа. Хүүхдүүд нь баяр баясгалантай заримгаа ярьсан хөөсөн чихрээ идсэн. Тэмэхүү гая. Яг үнэндээ ингэдэж шүү дээ. Системтэй бичээл яваад байгаа сэтгүүлчдэд бол яг ингээд очиод тулдаг юм маань бүх юм эргээл ёс суртахуунтайгаа ноцтолдог болдог. Тэр тулж очдог. Би энийг маш олон юм дээр харсан. Яг үнэ. Тэр юм сүйтгэд идэг гэд би бахта болгоо инээж байгаа юм шиг л дээ. Яаж байгаа юм тэр чинь. Ханаас төрж ингэ өшгөлөө зөксөж нэгдэг чи. Одоо их санаа болсон. Жохо хүүхдэд хөтөлчөөд яаж байгаа хөшлөө зогсож байгаа. Бид очиод яаж байгаа гэсэн чи. Өө яг хүүхд сонирхоо дотроос нь дуурайд байна. Энэс дуурайд байгаа юм байна шүү дээ. Та хөшгөлж байгаа нь яаж байгаа гэсэн чи. Зүгээр л энэс дуурайд байгаа юм уу гэж үзсэн юм аа гэж. Чи Монгол хүн харахад зүгээр хөөрхий тэдний сэтгэлийг бол ойлголоо. Энэ бол ингээд та нарыг нөө чулуу ухаад наан нэм эцгээ эндээс ч дуу гараад тахаар яг инхэл юм байна л да. Гэхдээ наа чи айгу үнэтэй юм шүү дээ. Нэг үрэн $100 үнэтэй. Биднээс талбайгаа тараагаад тавьсан 6700 спикер чинь тэр чинь ингээд байж байгаа хүн хөшлөө бяцалчдаг байхгүй. Тэгээд байгууллагууд айгу охиролтой шүү дээ. Биднээс хогийн сав сандал хүртэл аваад авчихсан. Сонир шүү дээ. Тэр өндөр хашаанд манай чинь 4 м өндөр шүү дээ.
Өнөөдөр бол хүүхдийн паркын сэдв тийм ээ. Тий, өнөөдөр хүүхдийн. Бусдын нь бол ярихгүй шүү. Ярихгүй тий. Ярьсан учраас. Тэгэхээр яг дуршлагаар за парк чанга 60-аад оны дундуур байна одоо байгуулагдчихсан тийм ээ. Тэр үеийн хүүхдийн парк, тэр үеийн технологи нэг өөр. Одоо 20-р зуун, 21-р зуун гэхээр ингээд явуулаа гэхэд одоо үеийн хүүхдүүдийн тоглодог парк бас нэг өөр. Парк гэдэг ойлголтыг бид бас цаг үе өөр болчлаа гэж хүн бүхэн ярих дуртай. Одоо цаг өнгөрсөн цаг адилгүй. Тэгсэн хэрнээ энэ цагийнхаа дүр төрхийг яриад ах хэрнээ энэ цаг нь ямар байх вэ гэдэг боддог юм шиг. Энэ цагийн парк ямар байх вэ гэхээр тэр та түрүү ярьж л хүчин хийдэг байсан гэд. Тэр чинь нөгөө ажиллах улирал нь зуны 3 сар байхгүй. Бусад байдалд ажилтгүй. Тэгээ хүүхдийн ордноос туяа ресторан явна гэдэг бол аим шиг байдаг ус. Ахнараар хамгаалуулж хагаад хар хурдаараа гүйж очиж туяагаас хоолоод буцаад хар хурдаараа гүйдэг. Үнэн л дээ нэг талаасаа. Энийг бас хүмүүс нэгт уртахгүй дандаа л сайхан байсан юм шиг яриад. Таны нэг хэлж байгаа чинь яг зөв байхгүй юу? Нэг бол ингээд дурсамжаа гойчилж бодоод нэг юм нэхэд идэг. Эсвэл бүр ингээ 20 30 жилээр үсрээд зүг зүгээр байжсэн яг энд ингээ Walt Disney ч юм уу те Лотевөр чигийн байр гэж нэхэд идэг. Энэ цаг та сая гэлж яг одоогийнхоор байх. Одоо бид нар Улаанбаатарын гудамж ямар байвал те парк яг тэрнтэйг л хамт яваа шүү дээ. Бодийнхэн чи ил бичин биш. Мөнгө үйлдвэрлэхгүй. Тэгэхээр бидний энэ анхны хөрөнгө оруулалт бол ямар ч байсан бид нар бол энэ паркийг аваад үлдчихлээ. Бид нар бол энэ паркийг бол хөрөнгө оруулалтад харуулчихлаа. Одоо дараагийнхаа үйл орохоос заашгүй шаардлага байна. Тэгэхээр яг ийм үед бол бас ингэж маргаан гараад хүмүүс хилцүүлэг хийгээд янз янзын улсууд буруу зүрхээ ойлгоод тэгээд дээрэс нь бас улс төрийнхэн бас янз янзын өнцгөөс хараад ингэж явж ийж тэгээд дараа нь эцсийн нэг шийдэлд очиж ийж тэгээд дараа нь явахгүй бол бид нар ингэж нэг юм хийчдэг сүулт нь өө чи ингэсэн байх тэгсэн байх гэдэг тийм үл ойлголцох байдал гарахгүй хүнээс харин ч би бол энэ янз янзын хүмүүсийн ярьж байгаа яриаг бол их тийм бэлгшээ шүлээж авч байгаа шүү дээ. Байх ёстой үзэгдэл. Энэ байх ёстой үзэгдэл. Ер нь бол хүмүүс ингээ шүүмжлэл юм гэдэг чинь бол одоо манай Монголд чи иргэний нийгэм хөгжсөн, арчил хөгжсөн. Тэгээд өөрийнхөө үзлүүдэд чөлөөтэй илэрхийлэх тэр одоо эрхэн нэгдсэн байгаа. Тэгээд тэднээс тэгжил байг. Тэгээд ярьж л байг. Агтаа тэр ярьж байгаа юм нь яг бодит баримтан дээр тулгуурсан. Тэгээд дээрэс нь бас хүнийг бүтгэдэггүй. Тэгээд дээрэс нь яг одоо бод болцсон дээр тулгуурсан юм байх юм бол ямар шүүмжлэлийг хүлээж авах бол бэлэн байгаа байхгүй юу? Тэрэнд бол ерөөсөө айц сандрах шаардлага байхгүй. Паркийн асуудал улс төрийн карьер хийх гэсэн аль нэгэн намын залуучуудаа гэдэг болцсон юм уу? Эсвэл үнэхээр хотын өмчийг ингээ хулгайгаар аваа шимшигт болцсон юм уу? Энэ хүний эрхчлөөний хамгийн том баталгаа болсон хувийн өмчийг үзэж чадхаа болцсон юм уу? Олон талын асуудлууд гарч ирдэг. За өнгөрсөн хавар Монголын залуучуудын холбоо оролцоод толгойлоод паркинг газар эргүүлж авъя гэж хөдөлгөөн үүсээд бодоос наранхуугаас МСС өнөр болоргээс өвлийн газрын хүүхнээс энэ хавар одоо дахиж тийм ажиллагаа явах уу? Энэ жил мэдээж бид нэр хавар хөдөлгөөнийг улам цааш нь өргөжүүлнэ гэж ингэж ойлгож байгаа. За дээрэс нь хуучин хүүхдийн чиглэлээр ажиллаж исэн маш их олон объектууд байсан шүү дээ. Энэ олон объектуудыг эргээд хүүхдийн зориулалтаар, залуучуудын зориулалтаар ажиллуулахын төлөө бид нэр маш их эрчимтэй ажиллаж байна. Тэгээ энэ үйл ажиллагааг бас засгийн газар дэмжиж, ерөнхий сайд өөрөө захирамж гаргаад бас тодорхой сайдаар ахлуулсан ажлын хэсэг гараад эргээд одоо яг хүүхд залуучуудын чиглэлээр ажиллаж исэн нөгөө залуу техникчдийн ордон, хүүхд залуучуудын соёлын төв, за дээр нь кино театрууд, маш их олон кино театрууд байгаа. Өнөөдөр зарим нь сүм болчихсон, зарим нь хөрөнгөний бий болчихсон гэж. Тэр нь бүх юм авъя гэдэг хөдөлгөөн болж байгаа юм уу те? Тий, авъя биш, аврыг гэдэг хөдөлгөөн. Болохгүй бүтгүй юмнаас ч юм уу, мангасан ямнаас ч юм уу, юунаас ч нэг юмнаас л аврах гээд байна да. Тэгэхэр чин тэр цаана нь байж байгаа хүмүүс нь одоо та бүхэн л болчиход байгаа байхгүй. Энд та ямар хандж байна? Өө энэ байх ёстой процесс гэж хандаад байгаа мó? Энэ юунаас аврах гээд байгаа юм яг? Яаж чаад байгаа? Гэхдээ энэ тэр аврах гээд байгаа тэр усууд асуусан дээр л дээ. Асуусан л да. Ер нь бол паркийг бол буцаага төр рүү авч байгаа. Тийм нэгдүгээрт тийм ээ. Хоёрдугаар тэднээс юу алдчихад юу аврах гэдэг. Бидрээс эсвэл бол үнэхээр энэ тэр одоо паркийг одоо ингэж бүтнээр нь байлгасныхаа төлөө бид нэр одоо тэр парк дээр өөр ажиллагаа одоо хийх сонирхолтой байсан тэр усуудаас уу эсвэл бол тэр паркийн газараас авчгаад тэрийг магадгүй алдах магадлал нь өндөр болчиход байгаа тэр усуудаас уу тий. Тэгэхээр тэрийг харин яг тэр усуудаас нь өөрснөөс нь тодруулж асуух хэрэгтэй.
Батнягт захирал таны өмнөхөн эмсэсийн пропертигийн даваач захиралтай тэр уулзаад ярихаар хуулийн тухайд бол ерөөсөө ямар ч зөрчил байхгүй л гэдэг байна шүү дээ. Бид нар хуулийнхаа дагуу бид нар энэ газрыг одоо газар дээр бүтээн байгуулалт хийж байгаа. Тэгэхээр яаж аавна гэсэн үг, шүүхээр аавна гэсэн үг. Яаж? За зөрчил яриад ингээл асуудал ингээд явах юм бол над чинь бүгд шүүх рүү явах хэмжээний юм асуудлууд байгаа. Тэгэхдээ өнөөдөр нөгөө шүүхтэр очиод маргаад ингээд яваад байх уу? Эсвэл тэр өмнө гарсан буруу шийдвэрүүдийг зэгцлээд явах уу гэдэг хоёр л зам байгаа шүү дээ. Тэгэхээр хот бол өмнө гарсан буруу шийдвэрүүдээ бүгдийг зэгцлэе. Зэгцлэхдээ өөрөөр хэлбэл үндэсний соёлын амралтын хүрээлэн дээр оролцож байгаа төрийнхөө оролцоог буцааж нэмээд газраа төрийнхөө мэдэлд буцааж аваад эргээд одоо 35 га-гийнх нь бүрэн хэмжээгээр нь зөвхөн одоо хүүхдийн паркын зориулалтаар нь ашиглая. Тэгэхдээ одоо тэгээ бодийн өдөө хүртэл гаргацсан Батнягт захирлын хэлснээр андуураг бол 32 сая доллар гарсан байна. Одоогийн байдлаар 30 сая доллараас илүү гарчихсан явж байгаа. Хийц хөрөнгө оруулалт. Цаашдаа хөрөнгө оруулалт нь одоо мэдээж улирлын хамааралгүй болохын тулд том барилга байш байх хэрэгтэй. Том барилга байш их том хэмжээний том барилга байш дотор нь тоглоомын төв байрна. Энэ төр хэм бол энэ хөрөнгө оруулалт чинь бол олон зуун саяар хэмжигдэх ёстой. Даваа очир захирлын хэлснээр бас нэг тиймэрхүү тоо байгаа. Одоо өнөр болор тийм ээ. Сөүлийнх тэд нар ч бас нэг тийм тоо ойлгох. Тэрийг одоо яах вэ мөнгө? Тэр бол мэдээж хөөх тухай асуудал байхгүй шүү дээ. Өнөөдөр бид нэр хуультай улсад амьдарч байна. Компаниуд нь хуулиа биелүүлэх ёстой, төрийн хуулиа биелүүлэх ёстой. Тэд нар харин тэр хуулиа биелүүлж явах явцдаа ямар нэг лөөр болохол оруулахгүй байх ёстой. Тэр дээр нь шийдэж байгаа шийдлүүд нь залуучуудад олон нийтэд нээлттэй байхыг л бид нар хүсэж байгаа шүү дээ. Тэрнээс бол одоо хин нэг нь бид нар шорон руу явуулж ич юм уу? Эсвэл та нар тэрнийг шорон руу явуулахгүй авч үлдлээ гэдэг асуудлыг бол аль болох яах вэ? Бүр шоронд орохоор тийм асуудал байгаа юм уу? Бохор хэмжээний асуудал байгаа шүү дээ. Байгаа бол жишээлбэл ямар асуудал вэ? Одоо тэр яг өмч шилжигтэй холбоотой маш их олон асуудлууд байгаа. Жишээ нь Иточу гэдэг компани авсан байна. Өнөөдөр ямар компани дээр тэр нь шилжчихсэн явж байгаа вэ? Тэгэхээр тэр процесс чи өөрөө хууль зөрчсөн гэж үзэхээр байна. Иточугийн юм уу бодийнхын ер нь шоронд орохоор байгаа гэж үү? Өөрөлдөл авсан арга нь тухайн үедээ байсан одоо эрх зүйн хэмжээнд бүгдийн зөрчиж явсан л гэсэн энэ дүгнэлттэй байгаа. Тэр захирамжин дээр ямар нэг хууль зөрчсөн юм уу юм байгаа мó? Байхгүй л тий. Авиг өгсөн юм байгаа мó? Тухайн үед шийдвэр гаргадаг эрх мэдэл бүхий хамгийн дээд байгууллагын шийдвэр гаргаад бүх юм хуулийн дагуу явчихсан юм байна. Тэгэхээр нууж байгаа тавцсан юм шиг, хуульж байгаа тавцсан юм шиг тайлбарлаад буцааж авах асуудал ярьдаг. Та яг тэр энэ асуудалтай танилцчихлаа байсан баг л та. Тэгэхээр ер нь энд яг хууль зөрчсөн юм бол байгаа мó? Маш их олон ингээд нотой асуудлууд бол бий. Тэр болгоныг ухаад ил гаргаад байх нь бол нэгдүгээр бидний үүрэг биш. Бид нар бол авсан юм биш л дээ. Энэ бол хотын захиргаатай хамтарсан төрийн өмчийн оролцоотой хамтарсан компани байна. Энд бол хэн нэгэн хүний өмч өндөр хөрөнгө алга болсон эсвэл лиш дэш нь одоо өгөө хийсэн юм бол байхгүй. Тэр хотын өмч үйл тэнцээнд байдгаараа байж байгаа. Харин одоо бидний хөрөнгө оруулалт ороод тэр өмчийн үнэлгээ нь бол нэмэгдчихсэн байж байгаа. Ер нь бол паркийг бол буцаага төр рүү авч байгаа. Тийм тэр чиглэлээр одоо нийслэлийн өмчийн газрынхан бол судалгаагаа хийгээд одоо бодиттой хилцээгээ хийгээд эхэлсэн гэж ингэж ойлгож байгаа. Ажлын хэсэг гараад бид хамтраад уулзсан л та. Тэгэд ямар зорилготой ажлын хэсэг вөхөр нийслэл өмчөө хувь хэмжээг нэмэгдүүлэх ажлын хэсэг. Төрийн оролцоо бол баг хувь хүн хувийн хвшил рүү өмнөх байдгаасаа илүү одоо буцаж маш их орж ийн. Хураан, танан, буцаан ч гэдэг юм уу тийм ээ. Альсгүй бол цуцлана гэдэг энэ байдал илүүтэй их үүсэж байна гэж хүмүүс бухимдалтай шүү дээ. Тухайн үед эрх мэдэл бүхий шийдвэр гаргадаг хамгийн том байгууллагаас шийдвэр гаргаад өнөөдөр хүртэл явчихсан байж. Өнөөдөр хүртэл энэ шин зүг зүгээр бас яваагүй зөндөө их хөрөнгө оруулчихсан байж энэ тий. Биднээс төсөлтийнхаа эхний үе шатыг дуусчаад хоёр дахь үе шат орох хэрэгтэй. Хоёр дахь үе шатны илүү их хөрөнгө оруулах шаардсан. Өөрөөр илүү их өндөр эрсдэлтэй илүү их одоо улс төрийн хамгаалттай байхаар шаардлагатгаар тийм хэмжээ рүү явж гадны хөрөнгө оруулагчтай ярьж эхэлж байгаа. Гэтэл одоо ингээд Улаанбаатар хотын захиргаа өмчөө нэмэх асуудлыг ярьж эхэлж байгаа. Тэгээд үндэслэл гэхээр зүгээр энэ бол их үнэтэй газар.
үнэтэй газар гэсэн тийм л тайлбарлаж байгаа. Тэгээ газар гэхээр үнэтэй газар сайн байрлал нь үнэ. Тэгэхээр хамтарсан компани байгуулж явах үед газар өөр байсан. Газрын өөр компанид өгсөн. Хоёр ч хэсгийг өгсөн. Тэгсэн мөртлөө хувь хэмжээгээ багасгах асуудал ерөөсөө ярьдаг. Тэгээ одоо биднээс юм хийгээд ингээд яг ажлынхаа дунд орцсон өөрөлдвөл илүү эрсдэлтэй нийслэлийн өмнө энэ арт иргэдийн өмнө хүлээсэн үүргээ одоо нийгмийн хариуцлага гэж ярьдэн шүү дээ компани те. Тэрнийхээ хувьд биднээс энэ төслийнхээ хамгийн алдагдaltaй болоод ашиг өнөх олдгүй хэсгээ хийгээд дуусчаад дараагийн том хөрөнгө оруулалт хэсэг рүү орох гэхээр яг тэр дээр нь одоо биднээс хувиа нэмнэ. Яагаад тэгэхээр өмнөх засгийн үед гаргасан шийдвэр буруу байсан гэсэн. Тэгээ одоо 4 жилээр нэг шийдвэрээ өөрчилдөг ийм бол үргэлжлээ тавилын ирээдүй байхгүй бол ганц миний ч биш зүгээр ерөөсөө залуучууд итгэхээ байж шүү дээ тий. Юунд ажиллах юм гэдэг. Төрд ажил хийгээд төрлөө хүмүүс шуурлаа. Миний одоо маш олон найзууд 90 сар хугацаанд найзууд бүгдээрээ төрлөө орохыг би нүдэрээ харсан. Яаж өөрчлөгдөхийг би харсан. Болно л да сүүлийн үед Монголд орнд их сонирхолтой тийм процесс юу нэлээд явж байгаа. Хойд байгаа юмыг хувь хүний өмчийг хураагаад авчдаг тохиолдол нэлээд олон гарсан. Тэгээ та үнэхээр хувь хүний хувьд одоо бодоос юм уу, Сеул ресторанаас юм уу, наран хүүгээс юм уу тэр Шангрила барьж байгаагаас ингээд аваад хотыг болгочвол гоё парк болчихно гэж бодоод байгаа юу? Гэхдээ хотыг биш байлаа гэдэг өнөөдөр гоё парк болсон хаана байна тий. Нийснээс ноош орсон зогсоол орны явсан нөхөр 2 хүүхэдтэйгээ зугаалсан зураг авахулаад бас сайхан надад ерөөсөн муухай. Одоо банкны захирал хийж явахдаа ч гэсэн тэр өөр олон янзын бизнесийг хийж байгаа ч гэсэн нэг юм дээр бол би бол маш хатуу итгэлтэй байдаг. Тэр нь юу гэхээр хүмүүс юу ч гэж ярьж байсан. Ер нь бол хүмүүсийн 90% нь баг ихэнх нь ер нь ард түмний ихэнх нь маш прагматик байдаг. Маш одоо тийм юмд их тийм бодтойгоор ханддаг. Ер нь бол нэг тийм одоо амьдрал дээр нэг тийм асуудалтай хандаад нэг гомдчихсон ч юм уу, эсвэл амжилтгүй болчихсон ч юм уу, эсвэл нэг бус өөр юмар нэг алдар хүнд олгосон асуудал гаргадаг байхгүй юу ихэнхтэй. Тийм ч бол ерөнхийдөө хүмүүсийн ихэнх нь бол юмыг их тийм зөв нүдээр харж байгаа байх гэдэгт бол би бол боддог. Энэ дээр хувь хүнийхээ бодлыг хэлэхэд бол сайхан газар бий болсон гэж би ч хувьдаа бодож байгаа. Зүгээр сайхан сэтгэлийн маань дундлаа тайчдаг зүйл бол яг таны хэлж байгаагаар энэ муха хэрүүл маргаан байхгүй. Тэгэл нөгөө сайхан газар хийцэн мэн гэл ороод бүтэн баярлах гэтэл энэ юм чинь ингээл та нар муха сэтэлтэй юм шиг харагдаал танд баярлаа гэж очиод хэлэх гэтэл буудал барих гэдэг юм чинь л юм сонирн болгодог л доо. Эрхэн баяр зөвлөх бол нэг асуудлыг хөндөж гаргаж ирсэн. Үгүй эднэр чинь ийм дотор парк биш 2 ширхэг 5 оттой жошдууд барих гад түүзийнхээ хурал дээр ингээд оруулж ирээд ингээд жишээ нь зураг схем юм энэ байна гэдээ өөрөө бүр үзүүлж тэр үеийн бичлэгүүд биднэрт байж хэрэг шаардлагатай болох үзэх хэрэгтэй. Үзүүлээд өөрөлдөл энэ бодвол парк биш жошдууд барих гэж шүү гэдэг асуудлыг л ярьсан. Бодвол парк барихгүй юм байна. Бод жошдууд барих гэж байгаа юм байна гэдэг л ийм асуудалтай болсон. Танахыг чинь эзэмшиж байгаагаа тэр 5 оттой зочдбууд л 2-ыг хийх зураг төсөл нь гарцсан. Тэрийг бол танаа хариуцлагатай хүний зүгээс бол мэдэгдсэн гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр эн чинь бас хий хардалт биш шүү дээ. Парк гэж багахан газар барьснаа ялгаагүй том зочдууд л өмнөөс нь харуулаа 2-ыг барьчихар чинь хүмүүсийн бухимдал үүсээд байгаа. Мөн нөгөө парка аврыг гэдэг хөдөлгөөнийг хамгаалаад байгаа хүмүүсийн тоо нэмэгдэх нь зүй ёсны хэрэг юм шиг болчихж байгаа юм л да. Тэгээ одоо ер нь бол нэгдүгürt биднес барьсан юм байхгүй. Зураг төсөл хийсэн юм бол байгаа. Тэрийг хэлсэн үзүүлсэн. Тэр юм эсэргүүцэж байгаа. Ашигтай бизнесийн хин нэгэн юм хийгээд ашиггүй хэсгийг өөр хөрөнгө оруулагч үүрэх гэдэг зарчим байхгүй шүү дээ. Тэгээд 5 отоо жошдвол ягаад тэр залуучуудын холбооны мөнхөтийн дургуутлыг хүргээд байгаа би юусоо ойлгодог. Мөнхөт бол бизнес хийж үжижсэн. Тэр бол өөрийнхөө ярьж байгаа юм итгэл үнэмшилгүй зүгээр л өөр зорилготой л ярьж байгаа гэж би боддог. Барих юм уу барихгүй юм уу гэхэд нэг түүзийн гишүүн эдгээр барина гэж хэлээд байгаа маа гэхээр одоо бид нар энийг барихгүй маа бид нар парк л барих гэж байгаа шүү дээ гэдэг асуудлыг бод өнөөдрийг хүртэл бид нартай ярихгүй. Одоо ер нь яг барьсан юм уу суурин мөрийн тавьсан юм байгаа мó? Төлөвлөгөө нь тийм л байгаа байхгүй юу? Тэгээд тэр төлөвлөгөөнийхэн төлөө шоронд оруулах гэдэг юм. Биш ээ. Шоронгийн асуудал бол тэр бид нар бас мэдээж улс өртөө үзэж байгаа шүү дээ. Манай дээр маш их олон хуульт залуучууд ирж тэр бичиг баримтуудыг бүгдэрэг нь үз. Үзэх явцад ийм нотой асуудлууд байна. Энэ асуудлаар хэрв энэ компани одоо тий ахиж гарахгүй тохиолдолд бид нар шүүхэд хандах юм бол энэ асуудлаар бид нар амжилт болох боломжтой байна гэдэг юм байна. Би тэрийг ч ойлгохгүй. Шүүхэд хандахгүй одоо нэгднгоос хойш ингээд
телевизээр нөгөө улс төрийн карьер хийгээд дараа нь их хурлын гишүүн ч юм уу хотын гишүүн болох гэсэн хүмүүс хийдэг ажил гэдэг шүү дээ. Эвлэн баг хурал зарлаа л. Ч одоо иргэний шүүхтэй ажил өгчих ёстой шүү дээ. Тэгэхгүй шүүхтэй ачихгүй л ингээл шүүмээгээл ингээл тэрний голд нь ингээл гол баатхан болоод яваад байна гэж өөр зүйл байгаа юм шиг. Энэ бол ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүсийн л асуултыг асуултын нэг. Шүүхүүд ажиллаа юу гэсэн үг вэ? Шүүх рүү очихоос өмнө нөгөө компаниуд буулт хийж штэ. Ухаантай залуу би мэднэ. Би тэр бивнийгээ мэднэ л. Тэгэд яагаад тэр мөнх бат 5 утаа зочдвол яагаад хүмүүсийн дург хүргээд байгааг би гайхдаг. Тэгээ Улаанбаатар хотын захиргаа яагаад биднүүсийг тэр ихийг зөвшөөрөх тухай одоо өнөөдөр зөвшөөрөл аваагүй л байна л та биднүүс. Гэхдээ хүмүүст яриад үзэхээр яг тэр хэсгийг эсрүүцэж байгаа байхгүй. Гэтэл МСС бол 5 утаа зочдод барьж байгаа шүү дээ. Зарлаад барьж байгаа шүү дээ. Тэгэд МСС яагаад хийж болж байхад яагаад биднүүс хийж болохгүй ерөөсөй ойлгохгүй. Хууль дүрм нь хэнд нь үүслэх хэвээр хэнд нь үүслэхгүй гэдгийг ерөөсөй ойлгохгүй. Гэхдээ танах дээр дургуцаад байгаа нь МСС анханасаа л зочдлуудлаа барьна Шангрила гэдэг нь бүр шаваа тавьж байгаас хүмүүс тодорхой байсан. Та нарын нэг буруутгагдаад байгаа зүйл бол парк гэдэг нэрийн дор Сэмэрхийн хижин гэдгийн хооронд бас ялгаа авах шүү. Тийм том юм Сэмэрх их болцоо байхгүй л дээ. Дээрээс нь зөвшөөрөл авахаас ахуулаад чинь Сэмээгүй хийчих болцоо ерөөсөй байхгүй. Тэгээд би хэллээ хийчихсэн юм ерөөсөй байхгүй. Үгүй л тэгээд яг зүгээр эхлээд нэг ойлголтын зүйл гэдэг хүүхдийн парк гэхээр энэ хүүхдийн парк гэдэг ойлголт бол хүүхдийн парк гэдэг ойлголт бол зүгээр энэ биднүүсийн концепц дотор байж байгаа нэг л хэсэг нь багхгүй бүрэлдэхүүн хэсэг. Биднээс одоо юу хийж байгаа гэхээр одоо парк жилд нэг 90 хоног л ажилтдаг шүү дээ. 360 хоног 90 хоногт ажиллаж байгаа. Борото шорото моното гэдэг тэгээд улирал юу вэ те. Тэг үлдсэн хэсэгт нь одоо нэг хүмүүсийн бүх насныхын чөлөө цагаа өнгөрөөх тэр төв барих чинь хайчгүй те. Одоо тэрийг одоо байгаа шиг юм задгаа парк үлдсэн газар дүүргэж болно л гэдэг чинь эдийн засгууд ашиглах хинж тэнд хийж очиж алдагдлыг үрхийг хүсэх юм бэ те. Тэр бол болцоогүй зүйл байхгүй чинь. Эдийн засгийн утгатай баг. Тэгээд биднээс хэлэлтэй зочдууд л байран барихгүй гэдэг асуултыг анх яриаггүй. Биднээс энийг бүх насныхын 4 өдрийн турш чөлөө цаг өнгөрөх орчин үеийн төв болгоно л гэдэг тэр төв дотор шууд Диснейленд гэдэг ойлголт хүн болгонд ойлголт нь зөрүүгүй байдаг юм дээр одоо Диснейленд чинь дотроо зочдуудлаад байдаг шүү дээ. Ер нь бол хийхгүй явж ирснээр нэг 4 гар дээр нь тоглоом ичээд тэрийг одоо 32 сая доллар гэдэг ингээд яваад. За тэр нь одоо дүүрч гэж бодоход дараагийн үлдээд байгаа тэр 19 гаг яаж хурдан тоглоомтой болгох юм гэдэг ядч прожект үүсэн л дээ. Прожектоо танилцуулах хэрэгтэй. Танилцуулсан. Танд л үзүүлээд байгаа. Биднээс бол нуугаад байгаа. Танд биш. Бидэртэй бол ерөөсөө уулзахгүй. Яа Батнихтай уулзах. Батнихтэр бүгд байл шүү дээ. Төрдөг машингийн уралдааны спорт машиныг бүх талбайн зургийг байрлуулад бичиг явуулаад одоолт л уулзчихдаг байгаа шүү дээ. Уурлаад яваад идэг. Бичиг одоо дарганаас тэгдэг байж магадгүй л дээ. Зүгээр хоёул хоорондоо уцаар хэл хөөе гэд кофе уунгуулчих болохгүй юу? Албаны яриа бол нэг өөр тий. Өөрөлд Батнихтэд хоёр үйл албаны гэдэг чинь таа чинь юу шүү дээ. Яг нөгөө төрийн дарга биш шүү дээ. Төрийн бас байгуулгын юм чинь миний төрний нөгөө банхар нохой зөвлөөлөгчдийн холбооных шиг л байхгүй. Яадны хоорондоо тэгэхээр маргааш та юу гэж асуудаг вөхөр чи бодос мөнгө авсан юм биш үү гэж асуудаг байхгүй. Тийм учраас өнөөдөр настагч болж чадахгүй явж шүү дээ. Юудэ тэр. Яаштай шижигтэй хэцүү ажил юм тий. Харин 6 ширхэг кино театртай. Тэгээд нэг 4500 хүний 5000 хүний суудалтай концертын том танхимтай. Тэгээ энэ бүгдээрээ одоо ингээд тусдаа байхгүй нэг том дээвэр дор орчихно гэсэн үг. Одоо нэг том онгоцны буулууд гэдэг шүү дээ. Бээжингийн онгоцны буудал шиг гэхдээ дотор нь байгууламжуудтай. Тэр хэсэгт нь дэлгүүр нь байж гин, нөгөө хэсэгт нь тоглоом хэсэг нь байж гин. Тэгээ одоо заавал хүүхдээ бэр тийш очих асуудал биш үү. Ажил тагаад хайчихгүй гэж эргэлзэхийн оронд. Айгуу дулаан доороо гаражтай газар очиод хоёр хэсэгтэй байхгүй. Тийм. Нээлттэй нэг хэсэгтэй. Тэр нь бол бас өвөл ажилтгүй жоохон жишггүй юм байл. Битүү хэсэг гэдэг. Битүү хэсэг нь болохоор тоглоомч байдаг, катогч байдаг, иддэг уудаг газар нь ч байна, киноч байна. Тэр бол 4 өдөр л ажилладаг. Үргэлж хүнтэй, битүү ашигтай байдаг. Ер нь бол биднээсийн зорилт бол тэр мэдээж ашиг олохын төлөө явж байгаа. Гэхдээ ашиг олох чинь нэгээд одоо амьдрал хэрэгжихгүй юм бол энэ болохгүй. Гэхдээ биднээсийг зоосны нөхөр хараад байна. Биднээс иргэдийн их ашигын төлөөгөө нийслэлийн тэгээд дэвлийн чинь хамтын бизнесмен явахгүй л дээ. Хамтдаа энэ чинь амжилттай ашигтай байж хоошин тогтнох хэрэгтэй болно. Бид чинь социализмоос гараад 23 жил болцсон байгаа үстэй. Ухраад байна. Энэ нийгэм чинь чөлөөт өрсөлдөөнт эдийн засаг гэдэг чинь хувь хүний ашиг олохын төлөө 300-400 жил яг тэр сонирхол дээр хүн болгоны ашиг олох сонирхол дээр тогтсон л хамгийн өөр ашигтай байж болдог эдийн засгийн тухай. Одоо манай хотын дарга бол нийслэлийн хувийн хүний өмчийг бол хамгийн их эдэлсэн үзэл бодолтой итгэл үнэмштэй хүн гэж би бодож байгаа шүү дээ. Тэр бол юу гэж одоо 23 жилийн өмнө хөвсгөл мөвсгөл хийж байгаа. Гэхдээ одоогийн нөхцөл байдал дээр үйл даргад хэцүү байх шүү. Олон хүний итгэлийг яваа сонгоод байгаа хаад ирэхээр
нийт сонгогчдын талд дуурж байгаа талд бол нөгөө талд нь хүчтэй дуурж чадахгүй байгаа юм л да. Гэхдээ нөгөө талаас судалгаа хийсэн юм уу? Гэхдээ Улаанбаатар хотын 1000 хонд судалгаа хийхэд хідэн буцаагаад авчмаар байна. Гэхдээ ер нь бол буцаагаад авчмаар бодолтой хүмүүс байдаг л байх л. Яг тийм гэсэн юм байгаа юу? Судалгаа бол тэрнээс иш нэг итгэвтэй хүн л баахан шүгэлдэл хэвлэлийн багварл хийгээд тэрүүгээр улс төрийн ч юм уу карьер хийх гэсний төлөө хүмүүс тэгээд юм гэж бодоод байгаа юм шиг. Үгүлдээ тэгээд тийм ч учраас биднээс хувь хэмжээ өгөх асуудал төр ч гэсэн хатуу байр суурьтай байгаа. Яагаад гэдгийг ядарч тайлбарлах хэрэгтэй л доо. Үндэслэл байх хэрэгтэй. Газар гэдэг юм асуудал яриад газрын хүнтэй гэдэг. Тэгэхээр тэр газар бол мэдээж тэр газрыг биднээс чөлөөлж байгаа орон сууц барих гэж байгаа бол тэр үнэтэй. Мөнгөнд л даваад орон сууц барьж болно, ашиг олж болно шүү дээ. Энэ бол мөнгө хурдан хийгээд авч болох бизнес. Гэтэл биднээс одоо хийх гэдэг энэ концепц, энэ бизнес бол Монгол дугаар энэ үнэтэй мөнгөөр, ийм богино хугацаатай мөнгөөр хийх болцоо байхгүй шүү дээ. Энэ бол тодорхой. Тийм учраас бид гадны хийхээс татж ирэх хэрэгтэй. Тэгж удаан хугацаанд ашиг олох. Ирээдүйд нийт нь Улаанбаатар хотын нэг лендмарк хаб болох цэгийг байгуулчаад тэр нь өөрөө эргэн тойрныхаа газрын үнэлгээг өсгөдөг, тэр хотын өмчтэй компани үнэлгээ өсгөж нэмэгдэж байдаг. Тэгээ явандаа тэр чинь нээлттэй компани болоод лист компани болох юм бол тэр чинь үнэлгээ гэсэн хэрэгтэй. Илүү их тийм алсын зорилготойгоор харж энэ бизнес орж байгаа. Гэтэл яг өнөөдөр ингээд болоогүй бахт нь одоо юу гэдэг юм бэ? Байшин барьж эхлээд ингээд зойрын давхрын бариад ихтгэл пүү ямар муухай байшин бай боли гэд ингээд хамтаж байшин барих гэж байгаа нөхч ингээд үл айгүй хэцүү шүү дээ. Хил ам үл ойлголцол тэгээд хотынхны мэдэгдэл одоо шийдвэр гаргаж байгаа хүмүүсийн энэ мэдэгдлүүд хөрөнгө оруулагчтай ярих юм нөхцөлөг болгочих. Биднээс худлаа ярьж байгаа гэж ойлгоо шүү дээ. Биш гадны хөрөнгө оруулагч тэгээд байгаа байхгүй. Хоттой хувьтай гэхээр наач яста супер павер шүү гэдэг байхгүй. Шууд гэж ойлгож байгаа. Зөвшөөрлүүд. Уу харин тий. Бус хотын том мэрийг тэгээд давж авах юм айгүй төвхтэй асуудал хөрөнгө оруулагчтай. А гэт биднээс хамтарсан компани ирэх шиг гэхээр гэтэл тэр супер давуу тал нь одоо манай супер муу тал л байгаа байхгүй. Танаа нөгөө хамтрагч чинь жоохон юу юм бэ шүү. Танаас асуудлаа шийдэж хэлж байгаа байхгүй. Яг үндэлтэй шүү. Үргээ явчих юм чинь. Тэгэхээр хот давуу тал байж болох уу, аимшиг байж болох уу гэдгийг өөрөө шийдэх хэрэгтэй байна. Харин тий. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай ойлголт муутай. Санхүүгийн өртөг болон санхүүгийн зардлын тухай ойлголт муутай. Ер нь бол төр нийгмийн хоорондын харьцаа татварын тухай ойлголтын тэр их тийм зарим талаар баг гажуу гэдэг тийм ойлголттой нэг асуудлыг маш ингээд урайлгын шийдчихэд маргаас нь яг тэр асуудлаа маш их тийм харгисаар дарж явах шийдэ тийм ээ. Сүүлдээ ч одоо бүр энэ их буруу байгаад байгаа учраас бид нар ер нь хөрөнгөтэйнүүдээ ер нь цааш нь түлхчихье гэсэн ийм хүртэл үзэл санаа үлийн ч хүчтэй коммунизмын нөгөө юу ч ингээд агаарт бий болоод эхэлж штэ энэ чинь заяа тий. Баг хөрөнгөтэй ч хамаагүй ер нь чир надаас их л бол ер нь муу гэдэг ийм зарчимлоо орчих гээд байна л дээ. Тэгэхээр энэ хувийн өмч гэдэг юмыг уул нь хайрлж хамгаалахын төлөө тэр 20 хэдэн жилийн өмнөх тэр хувийн өмчийг бий болгосон юм байгаа штэ энэ. Чамайг цагаан гэр бариул шатаана гэл яг энэ өөрсдийнхөө ясвартхууны талаар бид нар нэг нүүдэлчт юм болохоор үргэлж дуур цаохотой тэгэл байлдал яваадсан тэгэл нэг тим юм байдаг юм шиг. Зэрэгэлдээ аль нэг гой цагаан битүү цагаан эсгийг гэр барьчихвал тэрэндээ уурлаад одоо тэрэн шиг зослонгийн айлууч гэсэн нэг нь гайгүй байшин баримт энэ хулгай эстэй гэл яг л энэ хэвээрээ л байгаад байгаа шүү. Бас би их гайхаалхан сүүл үед яагаад энэ Монголд чинь яг таны сайн хэлдгэр өнгөтэй амьдарч болдгүй юм. Яагаад энэ Монголд чинь юм бүтээж болдоггүй юм. Яагаад өнөөдөр өмчтэй хүн муухай харагдаад сүүлийн үед төрдөө хүртэл муухай харагдаад эхлэв. Яагаад вэ гэж бодох юм аа үнэхээр. Тэгээд энэ тухай ингээ ярих хэлэхээр энэ өөрөө юм чи. Өөрөө айгүй бол мөнгөтэй хүн байна чи ийм ярина. Энэ болцоохон хэмжээ өөрөө одоо сонгодоо ийм ярина. Тэгэхээр таних бол ингэх гээд байгаа. Жишээлбэл би паркт бол нэг мангасын ам моднэр гэлсэн санд байна. Тэгэхээр төрийн өмчийн мангасын амаар гулгах, улсын өмчийн мангасын амаар гулгахаас хүүхдүүдэд их л гоё байж тарах гэдэг юм. Тийм үү? Наад чинь бол мушигсан асуулт байна. Ерөнхийдөө санаа бол юм байгаа шүү дээ. Яг хүүхдүүдэд яавал гоё байхаа гэдгийг л асууж байгаа байхгүй би. Биш ээ, хүүхдүүдэд өнөөдөр гоё байлгана гэж хэлчихэд тэнд парк барьна гэчихэд дээр нь 2 давхар жош дуудлаа те 2 ширхэг 5 удаатай жош дуудлал төлөвлөсөн л явж исэн байхгүй юу? Тэрийг бариулах нь л бид нар зогсоолоо шүү дээ. Тэгэхээр та паркинг газар дээр жош дуудлал барихын зөвшөөрөд байгаа мó эсвэл паркаар нь байлгахын зөвшөөрөд байгаа мó гэдэг асуултанд эхлээ хариулах хэрэгтэй. Жишээ нь та айлын зөвшөөрч байгаа. Жош дуудлал болох нь зөв юм уу паркаар байсан дээр юм. Энэний тухайд бид нар өмнөх очтойч ярьсан л да парк гэхээр нэг 2-3 янз байд юм байна. Нэг нь бол одоо жишээлбэл хотын нэг өмнөхөр дараагийн үед эхэлсэн шинэ парк ба шүү дээ. 80-га. Би дөнгөж өчигдөр очиж үзсэн. Цэцэрлэгт хүрээлэн гэлж байна те.
Айха монголоор бол цэцэрлэгт хүрээлэн гэсэн үг шүү дээ. Парк гэдэг чинь цэцэрлэгт хүрээлэн гэж ерөнхийдөө байсан. Тэгээ мөнх хоёр даргын үед 5 тэрбум төгрөг төлөвлөсөн юм. Шингэсэн байгаа. Одоо яндараг бол нэдэнгоос хойш дахиад 8 тэрбум 10 хэдэн тэрбум төгрөг шингэсэн л гэсэн л дээ. Та тэндээс үзсэн үү? За наадлын тэр нэг зассан талбайтай ус оргилууртай хэсэгт явж ирсэн шинэ паркийг үзсэн. Тэчээд 10 хэдэн тэрбум шингэчээд хотын өмч байж байгаа царайн дээр шүү дээ. Ер нь бол гэхдээ яг үнэхээр бол сайхны хэлж байгаа бол үнэн. Нээдэг, нээлтэнтэй зориулаад баахан хүн амтан бужигндаг, бижигндэг, тууз ажилдаг хэд хоногийн дараа очихоор ус оргил нурн ингээл долиогол нэг миг нь гацаал ингээл ирэмдэг зэрэмдэг болцсон төгжээтэй эсвэл хүний өмнө хаалттай орчин болцсон хог мог шавцсан л байдаг л да. Тэгээ энэ нөгөө төр муу хамгийн муу менежер байдаг гэдгийг л. Тэгээ хуучин манай парк чинь бас яг улсын өмч байхдаа 90 оноос хойш 90 оны өмч гэсэн тийм байсан юм дөө. Нэг тийм л царайтай юм байсан ш. Төмөр хашаатай хоёр үзүүрт нь зам болохоор нэг билет тасалдаг. Тэгээ хоосон. Ер нь бол алсыг харагч Максим хоёроос өөр нэг ойлгохтой толон байсан ч юм уу. Тийм л байсан. Одоо тийм болгол гоё л гэж бодоод байгаа юм бол гэж би танаас байгаа байхгүй юу. Тэгсэн мэн надад их сонирн байгаа. Яг гэх юм бол та Монголын залуучуудын холбооны дарга байхгүй юу. Товч нар бол төдөөг ч юм уу. Тэгэхээр Монголын ирээдүйн залуучуудыг жишээлбэл хувь хүний итгэх чармайлт бизнес хийх тусмаа хувь хүний бизнес муухай гэж ойлгуулах гэдэг. Би бол жишээлбэл бодийн зоригт юм уу болт баясаа горыг бол тэр хөдөлмөрийн байрны улсын материал хязгаарны өвчмөр залуус гэж боддог байхгүй. Өнөр болрыг. Тэгэхээр би жишээлбэл таны оронд Монголын залуучуудын холбооны дарга байсан бол яаж залуучуудыг өнөр болор шиг сэтгэж ажилласаг байж өдөр шөнөгүй ажиллаж иж хэдэн хороол барих уу? Яаж баясаа шиг ингэж 20 хэдэн тэл өдөр шөнөгүй зүтгэж голомчиг ийм том банк байгуулах уу? Дахиад нэг 10 баясаа, дахиад нэг 10 өнөр болор шиг хүүхэн бий болох уу гэж ажилламаар санагдаад байгаа байхгүй. Та тэгэхээр байгаа хэдийн муу муухай шоронд оруулалт таарн хулгайлсан өмчийн хурааж таавн хотод дүгэн тэгээ хотын хуучин байсан паркийг ямар ч хоёр хэлсэн би бол нэг тэнд өссөн тоглож исэн ямар байсан өмдөө урж исэн хүүхдийн үед мэдээд байна л да. Энд нэг тийм өөр юм гараад байна. Гэхдээ хувь хүн коммунист юм уу социалист үжилтэй байхыг ерөөсөө үгүйсэхгүй л да. Коммунист залуучууд л гэх гээд байна л да. Би айгуу сонин залуу хүмүүс төрөлх коммунист үжилээд юм шүү дээ. Тэр хүмүүстэй чи хэрэглэж болохгүй байгаас тээ. Тэр хүмүүс бол жишээ нь алдах. Өгөө зүгээр төрд байхгүй ч гэсэн. Тэр хүмүүс бол алдах юм байхгүй. Нөгөөдөл нь баха хөрөнгө оруулалтыг эрсдэл хийсэн хүмүүс хэрэглэдэг байвал ард түмний энэ нийт масс чинь энэ нэг юм шулах гэдэг юм, энэ аврах гэдэг юм гэж ойлгвол тэр хүнд хохиролтой байхгүй. Тэгэл уул тийм учраас ажил хийж байгаа хүмүүсээ хэлж чадахгүй шалтгаан тэр шүү дээ. Дутхгүй гэж хэлээд байгаа учраас ингэж байгаа байхгүй юу. Манай парк Диснейленд чиг гоё болчих. Болно шүү дээ. Тэгвэл Улаануудын эрхүүгийн читийн боройдод ирж тоглолдог байна. Тоглоно. Одоо тэртээ дэрг Улаанбаатар шопинг гээд захаар гараад саунд цугаад эмнэлэгт үзүүлээд ихтлгүүр ороод яваад байгаа шүү дээ. Хамаад ирдэлтэй энэ боройдод ирдэлтэй манайд бас. Тэ. Энд ирж манай парк дээр тоглолдог болно гэдэг чинь бүр одоо жуулч давчирдаг тийм болно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энийг л ойлгодог болов. Иргэний тахимдар дан оюутнууд цугларсан байсан. Хилцүүлэг та үзсэн үү? Паркийн асуудлаар. Харсан. Тэгэхэд тэр оюутнууд чинь хилцүүлэг дуусаад за таанаас ингээд MCS property-сын даваад ирсэн байсан. Тэгээ бий байсан. Монгорны хүмүүс. Тэгсэн чинь за таанаас юунд хөрөнгө оруулахаас өмнө эхэлж бодох нь яасан юм бэ? Хогч нь одоо ингээд авнаа гэд өгүүлбэр дуусгахад тэнд байжсэн 30 хэд оюутан бүгдээрээ алгадсан. Би хамгийн харамсалтай тэр хүмүүсийн ярьж байгаа юу ярьж байгааг бидгүй ярьж байгаа бол надад нэг тийм сонирм биш байгаа юм. Яагаад гэвэл юу ярьж байгаа нь яах гэж ярьж байгааг би ойлгож ирсэн учраас парк алдахаас аимшигтэй сонсож. Тэр хамгийн аюултай тэр өөрийнхөө паркийг өгч болно л да танах нэг 10 20 30 сая доллараар хохирол цөм шатаал гэж. Тий. Гэхдээ тэнд байгаа залуучууд 30 залуу бүгдээрээ алгадчихж чинь гэдэг бол бид нэр 90 оноос хойш төрсэн дэр залуучууд тийм гажиг сүхсэл зүүр сэтгэлгээтэй зүрх сэтгэлтэй мөрөөдөлтэй болно гэдэг бол Монгол өөрөө ирээдүг болж байна гэсэн үг байхгүй. Энэ хувийн өмч гэдэг юмыг уул нь хайрлж хамгаалахын төлөө тэр 20 хэдэн жилийн өмнөх тэр хувийн өмчийг бий болгосон юм байгаа шүү дээ. Социализмын үед бол бүх дэлхийн үгүйчүүд нэгдэгтэн гэсэн лозунтай тэгэл ер нь одоо нийгэм жирмийн замаар явж байгаа улсад бол хөрөнгө одоо тийм баян чинэлэг байж болохгүй.
Тэгээд төгрөг тутмын 60 мөнгөийг улс шийдэж байна. Энд чинь хүмүүс хувийн компани тухай бодгоо байж эхэлж байгаа залуучууд чинь ямар нэгэн байдлаар юм хөдөлгөөнд хамрагдж явж байгаад улс руу ороод ингэж чинь л гэсэн. Тэгээд улс төрд ажиллаж байгаа ахнаар нүдэн дээр сайхан амьдраад байгаа учраас ингэж амьдрах юм шууд ойлгож байгаа байхгүй. Тэгэхээр би бол арчилнаанд их итгэдэг алдаа оноо ийм тийм гарсан ч гэсэн тэрийг л тод яриад ерөнхий нэг жанжин шугам гэдэг шиг ноён нуруу явдаг энийг тусаа зөв явах байх гэж боддог л та. Ялангуяа энэ баруун зүүн талтай нийгэмчлэх, ховчлох хувийн хөрөнгийг шамшигдуул дээрэмдэх дээр арайчгүй байх л гэж итгэдэг штэ. Төрүүл өнөөдөр хамгийн муу менежер гэдэг хаягтай. Одоо жишээ байна. За би голомтыг та тэр нийтэд яаж ч мууллаа гэсэн тэнд хэдэн мянган хүүхэд тоглож байгаа. Цааш төшөө нэмэгдээд тоглох юм байна. Далд нөгөө дээвэртэй катаг матагтай болно гэж явж. Одоо яг Төр Улаанбаатар 2 Монголын хүүхдүүдийг авч яваад тоглуулж байгаа залуучуудыг аятайхан байлгаж байгаа ямар объект байгаа. Өнөөдөр бол харамсалтай нэг ч объект байхгүй. Хүмүүс аливаа асуудлыг ингээ нэхэл дагал болгоод том асуудал болгохын хэрээр түүнд итгэх ард түмний итгэл суларч эхэлдэг л дээ. За энэ юмнууд ингэж байгаа л үнэхээр нэгнийх нь бизнесийн газар болчих үз. Худлаа. Ийм сайхан тоглоомтой газар болохгүй. Энэ биднэрт нэг жоохон тоглоом үзүүлж хагаад бус газар нь буудал барих гэж байгаа юм байл шүү дээ. Тэ. Тэгэхээр бид нэр 2000 оны ихээр угаасаа энэ паркийг анх хөрөнгө оруулах хоттой хамтарсан ерөөсөн үндсэн шалтгаан бол ерөөсөө тэр анх 64 онд байгуулагдажсэн тэр үед бол хүүхдийн парк гэдэг ойлголт бол үнэхээр бүх насныхны 6 сангилын очиж чөлөөтэй цагаа өнгөрөөдөг тэр газар бол байсан. Тэрнгээрээ бараг 50 жил хадгалагдсан. Тэгэхээр дараагийн одоо магадгүй 100 жилийн дараа хүмүүс чөлөө цагаа өнгөрөөдөг газар ямар болохыг би бол хэлж мэдэхгүй байна. Ямар ч л байсан ойрын 50 жил бол дэлхийн тахны хандлага бол юу байна вэ гэхээр хүмүүс чөлөө цагаа зүв боловсон өнгөрөөдөг газар гэдэг бол юу байна вэ гэхээр тэнд бол гадаа хүүхдийн тоглоом байна. Дотор хүүхдийн тоглоомын газар байна. А тэнд том хурлын заал танхим байна. Одоо уран зургийн галерей байна. Одоо дэлгүүрүүдийн том одоо гудамж байна. А тэгээд дээрэс нь спортын заал танхимуд байна. Энэ бүгдийг л өнөөдөр дэлхийн бүх оронд бол одоо яг англиар нь бол lifestyle center одоо чөлөө цагаа зөв боловсон өнгөрөх газар гэж нэрлэж байгаа байхгүй юу. Тэгэхээр бол энэний имийг хийсний дараа бол одоо магадгүй Улаанбаатар хотод бол хүн болгоны очиж чөлөө цагаа өнгөрөх хамгийн дуртай газруудын нэг л болно. Тэгэхээр энэ бидний энэ бүтээн босголын дараа бол хүмүүс бол харин ч бол ойлгож тэр үнийг харин л Улаанбаатар хотын нэг бахархал болох байх гэж би бодож байгаа. Сая би бас болттой харилцаа хийгээд шинэ юу баримт юу болов бол тий хот одоо энийг аав бид нар хөхд бэлэн гаргаж чулууц шинэ мессеж. Гэтэл сая нэг 2 хоногийн өмнө танаа хөрөнгө оруулагчдын зүгээс энэ хүүхдийн та бүхний нөгөө Диснейленд хийнэ гэж зорж байгаа энийг буцаагаад өгнө. Гэхдээ яг тэр дотор хүмүүс шууд худлаа үлгэж авалт гэсэн бохос яг тэр өгүүлбэрийнхээ урд өгүүлбэр нь ер нь бол гэхдээ эдийн засгийн ямар ч зохицуулт байж болно шүү дээ. Өгчүүлнэ гэсэн яриа ярьсан шүү дээ. Тэгэхээр болчихж байгаа юм уу те та одоо нөгөө төсөл чинь зогсож ийн гэж ойлгож болох уу? Бол цайтаас нэг тийм залхалт юм хийж болохгүй юм да гэсэн тий. Бод групп бол аль биесний 3 хувьцаа эзэм шүү дээ. Үүсгэн байгуулсан хүн мэднэ. Тусан хандангийн болд мөнхчл өнөө зоригт данзан доржин баясгалан гэсэн 3 хүн байгаа. Тэнийг хөрөнгө оруулагчийн ярьсан байр суурь тэр бол өөрөлд би одоогоор өөрийгөө одоо яг удирдах байгаа төлөвлөлт зөвлөлийн зүгээс одоо өөрийгөө хөрөнгө оруулалтын талаас аль биесээр ямар нэг ийм байр суурь гэж авсан юм байхгүй. Болд бол улс төрч үү? Улс төрч хэмээл хийсэн байх мэдээж улс төрчин бол ард түмэнд чихэн сонсголонтой сайхан мэдээ хэлэх ёстой гэж бодоод л тэрийг хийсэн байх гэж бодож. Хот авахаар дахиад нөгөө нэг мөнгөө хаанаас босох вэ буцаагаад яах вэ гэх юм удаан болох гэдэг ш. Тэгэхээр миний гарц бол зөв одоо яах вэ гэдэг юм яваад тах шиг. Миний бодлоор бол би зөв хүүхдийн паркт нэг юм бодолтой явдгийг. Тэр одоогийн хүүхдийн парк бол нэг 35.6 газар л да. Газар өнөөдөр хотын төвд ямар үнэтэй өнөө дор иж би бол 3 сая доллар гэж бодож байгаа. Нэгэн тийм газар байна. Та нарт бол мөнгө төлөө. Одоо нэг менежментийн хөвч шиг ямар л өгсөн юм шиг байгаа. Би сайн мэдэхгүй байна.
Тэгвэл та нар мөнгө төлөөд тэр мөнгөөр нь хотоос жоохон гаргаад 30 км ч юм уу 25 км ч юм уу сайхан хүүхдийн парк байгуулчихад мөнгөө шийдэж байгаа. Яг л хотоос нь 30-40 км гарах газар бол нэг тийм үнэтэй биш. Нэг жижигхэн Disneyland Монголд тохирсон юм бай гэлтэй. Тэгвэл шийдэл нь болж гинэ. Үнэтэй газар авчихсан бол мөнгөний өгөл тэр хүүхдүүд өөр газар барьдаа л гэсэн санаа ш. Шангрилагийнх би андуураг бол тойроод маш том дэлгүүрүүттэй 10-аад кино театртай юм болно гэхэр хүмүүс энэ хооронд нь харин амар өргөстэй хашаа барьчихгүй бол кино үзчихэд гарчраад тоглоод ингээ яваад идэг байж болно. Наран хүүгийн харин зүгээр амьдраад байх юм биш үстэй. Тэгвэл эн чинь паркийн үзмрийн нэг хэсэг болчих шүү дээ. 4 Rolls Royce тэ. Тэгээд Disneyland нэг баяа айлын үзмрийн нэг хэсэг болоод арай тэхгүй байх гэж бодож бас наран хүүтэй жишээд ярьсан ийм тийм хийн гэж байгаа төсөл байгаа юу? Үгүй өнгөрсөн 7 хоног хүртэл бид нар шүүгч байгаа учраас ярьсан болцсон байхгүй. Тэгээ би бол түрүү хэлжсэн шүү дээ. Биднээс дундаа байж байгаа асуудлаа хуулийн хүрээнд эслээ шийдчих ёстой л гэсэн байр суурьтай байгаа манайх. Тэгэхээр зургатаар хийж байгаа мэдээлэл ярилцлага нь харахаар биднээс газар булаасч байгаа гэсэн байдлаар ярьж байгаа. Өөрөөр хэлбэл үндсэн соёл амралтын үрэл нь гол хөрөнгө оруулж байгаа компани хувьцаа эзэмш баясгалангийн нэрийг дурдаад би баясгаланд бол өгөхгүй. Арт түмэнд бол өгөөд парк бариад 10 жил өнгөө тоглуулна гэсэн мэдээлэл хийж байгаа. Тэр бол зургатаар зүгээр ярьсан хүн бүхэн сонссон. Тэгэхээр энэ бол одоо нэг тийм өөрөлдөл цэгээ харж байгаа цэгээ буруу харчаад өөрөлдөл дайсагнаж байгаа юм шиг байдлаар үзээд байгаа юм л та. Тэгэхээр тийм энэ бол тийм биш юм баг тий. Одоо хэнийх нь мэдлэлт байна уу? Нийлээд нэг концепцийн хувьд өөрөөр таны ярьж байгаа тэр эн чинь нөгөө синержи гэж ярьдаг ш тийм ээ. Илүү их урсгал. Өөрөөр тэнд Шангрилагийнхан 1000 хүн цуглуулахад биднээс 1000 хүн цуглуу. Тэр 1000 хүн хоёр тишээ урсгад эн чинь мөнгө болдог байхгүй юу? Ер нь энэ бизнес бол трафик үүсгэж мөнгө болдог. Энэ бизнес төрлийн бизнес бүгд ер нь бүхэлдээ ашигтай. Тэгэхээр бүгдээрээ хашаатай байх хэрэг байхгүй тийм. Бүхэлдээ олон хүнд цагаа сайхан өнгөрүүлж болохоор хотод гоё газар болно гэсэн үг байна шүү дээ. Наран хүүтэй тэгвэл ерөөсөө яриг юм. Би наран хүүгч тань, баясаагч тань л да. Тэгээд телевизээр харахаар өөрөөр ирээд яг амьдраа уулзахаар өөрөөр ирээд иж болохгүй байх л тэг. Наран хуу л ухаалаг их гоё залуу шүү дээ. Гэхдээ би харин тэгж учиргүй гадна өргөс хашаад барьчихгүй байх гэж бод найдаад л да. Наран хүүгийнх байжлаа гэл да. Гэхдээ яг нийлээд ерөнхийдөө нэг тим үйл ажиллагаа явдаг. Би бол чинь мөрөдөл ярьчих буруу гэнж хийж магадгүй. Хашаанд байхгүй болоосаа гэж би мөрөддөг байхгүй. Ирээдүйд биднээс хашааг болох гэдэг нь тэрийг. Яг таны хэлж байгаагаар. Өөрөөр урсгал бүх талаас саадахгүй байх хэрэгтэй. Тэгэхгүй бол нэг хашаа чинь 2800 м баг 3 км хашаад хойрч явж хаалга хайна гэдэг бол хүнд тийм таатай биш л те. Өөрөө энэ таатай биш чинь хүн залхаад очихгүй гэдэг бол мөнгө өгөхгүй орлого олохгүй л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр парк бол хаалган дээр нэг төлөөд ордог систем учраас яалтчгүй чинь оруулдаг байх хэрэгтэй байтал чинь оруулахгүй гэж хашаа. Гадна парк гэдэг нь одоо биднээс барьчаад байгаа. Энэ хэсэг бол хашаатай байгаад хаалгаараа мөнгө зүглуулдаг байна. Гэхдээ бүх тал руугаа уурч чаддаг. Үлдсэн хэсгийг бүгдийг нь хашаагүй болгох зорилт байгаа юм л та. Залуу гэж хэлэгдэж явж байгаа 40 хүртлээ үзчихсэн. Тэгээ хөрсөн зорилго биелүүлсэн зорилго байхгүй. Нөгөө парк ч яасан ч юм байхгүй. Тийм байвал яана тий. Тэр ч одоо өстө нөгөө өнгөрсөн дүүрс ирэг болно гэдэг шиг юм болж байгаа шүү дээ. Өмнөх хүмүүсийн алтаан дээр юм хийх гэж байгаа залуучууд хоорондоо үзэлцээд байгаа нь надад их харамсалт төрж байгаа байхгүй юу? Жишээлх юм бол тэр газрыг хувьчлах ч юм уу яах тэр таваа бол ажил хийх гэж байгаа байхгүй аль хэзээ гарцсан шийдвэр дээр хийх гээд байгаа. А гэтэл тийм залуучууд зөндөө байгаа. Яг хөө тэгэл амьдрал зогсохгүй бол мэдээж явна шүү дээ. Би одоо ийм муухай учраас ажил хийхгүй мэхгүй бол дэндүү панаалтай болчихно л та зүгээр мэдээж хийн. Бас нэг юмд итгэл зориул явах болно л та. Гэхдээ бас нэг өмнө анх эхэлчихсэн шиг тийм гинэн амар хүсэл мөрөөдлөөр живүүлж мэгүүлж явах нь хаашаал бол тий. Тэг мэдээж асуудлыг бол ингээд мэдээж төртөө бизнес хийж болохгүй гэдэг бол ойлгоо шүү дээ тий. Шоронд хорж болно, лоо өртсөн, хулгай хийсэн үгүй эсхийг шүүхээр л тогтоож байгаа шүү дээ. Шүүхээр тогтоогоод тийм гэвэл одоо хэрэг хийсэн тэгээд хэрэг хийсэн натаа гэдэг юм аа. Шүтэн шүүхт өгч байгаа. Эсвэл зүгээр л ингээ яриад байх юм уу? Нийслэл өмчийн харилцааны газар нь асуудлаа судлаад байр сууриа нэгдүгürt илэрхийлэг. Шүүхээр биш. Засгийн дарга мөн шийдэл ингээл тэр өмчийг ингэн тэгин гэж шийддэг одоо нийгэм биш үстэй. Би ерөөс надад ч ойлгохгүй байхгүй. Хоёрдугаар паркинг газар дээр ягаад МСС байшин барьцсан? Ягаад паркинг газараас Могорооны Наранхуу газар авцсан гэдэг асуудлуудыг л яриад байгаа байхгүй.
өмчийн өнөөдөр очиод булаач нь маргааш булаач нь гэдэг асуудал яриаггүй. Парк чигээр нь байлгах, парк нь байгуулагдах тий. Энэ чиглэлээр буудлал одоо баг барай дууссан юм шүү. Тэрийг нэг бол одоо нурах хэрэгтэй юм байна тийм үү? MCS-ийг баалах гэдэг асуудал юм шиг байна. Би энэ дээр хурдан бариад уул нь бол өмнөх нэвтрүүлгүүд дээр би хувь хүний үжил бодол ерөөсөө хэлж байгааг. Энэ дээр би тэсвэр алдаж байгаа. Би жинхэнэсээ миний бодлоор өнөр болор баясаа болд эднэрийг бол хөдөлмөрийн баатар болгомоор хүмүүс байхгүй. Одоо хуучин ойлголтоор маний үеийнхаар энэ нийгмийг дахиад нэг 10 5 тийм залууг та болгоул тэгэл болоо шүү дээ. Сүүлийн асуулт. Энэ бүхнийг ингээд даваад явж хахад таны итгэл үнэмшил өндрөөрөө л байна уу? Хүн бол би таныг мохосоо гэж байгаа юм биш л те. Зүгээр энгийн хүний даацаар ботход бол түүхтэй юм шиг энэ 7-8 жил баахан мөнгө хийждэг. Тэгээ одоо буцаад улсын авах гээд байгаа мó? Нэг бол юу н авах гээд байгааг нь мэддэхгүй. Тэгэхээр энэ оруулсан бүх хөрөнгө оруулалтаа аваад ч юм уу, өгөөд ч юм уу. За яста болий. Буйнараа болог гэд хаюул хаях хугацаалтаа энэ миний мэдрэмж хэрэг шүү дээ. Тэгэхээр та тэрэн дээр ингээд энэ бол болох үзэгдэл юм. Энэ цаашаа сайхан хөгжнө гэж байгаа энэ таны 50 зан уу инкээс үр аргагүй байдалд та байна уу? Одоо би бол ерөөхдөө өөдрөг үзэлтэй. Ер нь бол ямар ч одоо элдэн гай юм болж исэн. За энэ дараа бол ямар нэгэн шийдэл заавал байх ёстой. Ер нь бол тийм шийдэл бол заавал гарч ирдэг. Тийм учраас би бол энд харин ч хүмүүс бол тийм их бүр айхтар хандахгүй юм гэж би бол бодож байгаа шүү дээ. Ер нь бол за тийм энэ харин ч бүр гайгүй юм гэж би бодож байгаа шүү дээ. За ойлголоо. Тэгээд эцэст нь танаас харин юм ойлголоо. Ийм өндөр хэмжээний итгэл үнэмшил даацтай байж иж бас хүн явд юм байна. Зүг юм байхгүй л таа тэгэл. За. Тосох. Би гэхдээ жоохон жижиг хүүхэд байсан л та. Энэ олуулаад тоглох молхторгүй. Гэхдээ парк дараад Максаан дээр голхад өмгөө уурчлээсэн юм. Эвдэрчдэг ч байлоо. Нэг буугаал яхад хөлөө ураал, нэг бол нэг тэрконы өртөө. Тэркон урагдаал. Алсыг харагч гэдэг тэр үед ямар ч хөнгөр санагдчихсэн. Тэгээд алсын харагч дээр гараад хотоонод дээрээс нь харахад тэр үед үнэхээр одоо сайхан байсан. Зорддог газар бол алсын харагч. Ямар тоглоом юм уу, зөвлбөр тийм юм үлдсэн нь юу гэдэг юм бол. Судалгаа явуулж утсан төслөхөөс эхлэхээс өмнө нэг номероор 12 жил, 2 номероор таны өмдөө урдаг мангасын ам, 3 номероор загас, 4 номероор цайц, тэгээд 5-д нь алсын харагч орж ирчихсэн. Тэгэхээр биднээс 5 л байгаа. Загас, мангасын ам бол яг баг хуучнаар шууд нугах хэсгийг нугаагаад сэргэн засуулж босгож ирээд бүгдийн гадна талд керамикаар бүрээд баатрийн чи оронд том зав хийсэн байгаа хүмүүс анзаарсан бол яг цайзны хажуу том зав хийсэн байж байгаа.